За сайн байцгаана сонсогчдоо Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Улаанбаатар хотоос дэгийг мэдчилж байна. За сонсогчтойгоо уулзсагоо маш их бодлаа. Ер нь одоо бидний нөгөө нэг пейс бол сартаад нэг дугаар ордог болсон байна шүү дээ энэ жилээс бол. Тэг хүмүүс их завгүй болцгоо. Харин тий одоо энэ чинь нөгөө нэг дадал зуршил нь муу тийшээ эргэж байгааг илэрхийллээгүй юу? Тий тэгсээс дадал зуршлын тухай ном унших гэдэг. Тий гэхдээ одоо ингээд дадал зуршлыг битээр сайжруулах гал яриа л байна л да тий. Тий. Би яг өөрийнхөө хувьд болох юм бол хуваараа бол яг 2-7 хоногт нэг ном уншаад байгаа шүү дээ. Ер нь бол подкаст нэр л оруулах болохоос ш. Одоо шилбэл подкастны номны хажуугаар дахиад 2-3 ном уншиж. Та бүхэн хүрж байгаа зүг болохоос ш. Ер нь бол тий заавал подкастын зориулж уншихгүй номнууд бол байна л да. Тий. Тий. За энэ удаагийн дугаараа эхлэхээс өмнө сонсогчдоо нэг маш гоё бэлэгтэйгээр эхэлж байна. Тэгээ тэрний юу гэхээр манай өнөөдрийн дугаарыг ивентгэгч Enlighten гэдэг аудиономи хураангуй тэм платформ байгаа. За тэгээд энэ Enlighten гэдэг аппликейшн болохоор ер нь яадаг гэхээр яг бид нартэй ер нь амар ойролцоо заяа. Тийм олон улсын тийм шилдэг номнуудыг нь болохоор аудио хэлбэрээр хураангуулад нэг ойролцоогоор 30 минутын тийм хүргэдэг. За тэгээд ер нь бол категорийн үед бол маш олон төрөлж байна. Хүний хөгжлөө, түүх намтар байна, эдийн засаг. Бүр нэг нь би харж ирсэн чинь болохоор хүүхдийн үлгэртэй том хүмүүс эцэгчүүд те жоох хүүхдтэй байх юм бол үлгэрийн номч хүртэл ингээд байх чи те. Гэхдээ тийм 13 төрлийн тэр номнуудаас тэгээж 30-аад минутанд хураангуулсан хэлбэрээр нь сонсож авах тийм боломжтой байна. Тэгээд ерөнхийдөө подкаст бидний подкаст айгүй ойролт яг сонсогчд маань айгүй хэрэгтэй яг зүйл байгаа байхгүй. Би тэгээд айгүй их олзуурхаад тэгээд манай сонсогчд юу өгөх юм бэ гэж тэгээд амар асуусан чинь гол нь одоо энэ подкастыг сонсоод энэ удаагийн подкаст гарснаас хойш эхний 100 хүнд 1 сарын эрхийг нь үнэгүй олгож байгаа юм байна. За тэрэнд та бүхэн бол промо кодыг нь бол хийх хэрэгтэй. За промо код нь unlock. За тэгээд ингээд аппликейшнийг татаж аваад Enlighten CMN гэдэг би Enlighten гэж яаж бичдэг нь болохоор ENLIGHT Enlighten гэдэг Enlighten CMN гэж ороод аппликейшнийг татаж аваад тэгээд тэрнээр ингээд худалдаж авахдаа чинь промо код гэдэг ингээд яг багцуудын хажууд нь промо код байгаа. Тэрэн дээр нь unlock гэдээ оруулах юм бол та 1 сарын эрхийг нь үнэгүй авах боломжтой юм байна. За тэгээд хэрвээ эхний 100 хүн гэсэн учраас эхний 100 дээр хоцорчих юм бол дугаар гарснаас 2-7 хоногийн дотор буюу одоо 10 сарын 4-ний хүртэл 1 жилийн багцандаа 20% хөнгөлөлт ингээд зарсан байгаа юм байна. За тэгээд сонсогчд маань зөвхөн мэдэх информашн байгаа. Энэ бол тийм болохоор unlock-ийн яг сонсогчдод зориулсан ийм промошныг одоо та бүхэнд явуулж байгаа юм байна. Одоо тэгээд энэ боломжийг ялтахгүй та бүхэнийг аппликейшнийг татаж аваад номоо сонсоод үнэгүй хэрэгжилж үзээрэй гэж хэлье. Айгуу гоё эзний олсон баяртай мэдээ байна. За тэгээд сонсогчд маань энэ боломжийг алдалгүй промо кодыг оруулаад гоё номнууд үлгэрүүд сонсоод ичтэй тий. Харин тий нэмээд unlock дээр би тэд ч одоо ингэ удаад байгаа болохоор байна. Сонсогчд маань юм сонсч байл яасан шахав. Чүр нэг нөхөө малтад хэллээ шүү. За тэгтээ тэгшээ тэр ер нь номнуудаа үнээс ашигчмтай уншна гэсэн байгаа. Тий, сайн ярьсан. За тэгээд хоёулаа шууд ном руугаа орё. Битээр энэ удаад Atomic Habits гэдэг international олон улсын бестселлер маш олон хувь зарагдсан 2018 онд хэвлэгдсэн ийм сонирхолтой номыг ярих гээд бэлдсэн байна. Энэ ном бараг Монголд орчуулагдсан баха тий би орчуулагдсан байж магадгүй ч гэдэг тийм. За тэгээд энэ номыг битээр сонгож тэгшээмээ сонгож авсан. Тэгээд уншиж явах явцдаа нөгөө Power Habits-тэй төстэй юм байна. Гэхдээ нэлээд бас мартагдсан байсан зүйлсийг санууллаа. Ягаад одоо хувь хүн дээр жишээлбэл болоод идэг сайн дадал зуршлууд болсон тий бүрдсэн эсвэл муу дадал зуршлууд нь ягаад ингээд салахгүй байсан ч гэдэм үү учир шалтгааныг ойлгосон дахиад шин
эерэг дадал зуршлуудыг суулгах бас урам зориг авсан юм маш хэрэгтэй ном байна. Тэгээд сонсогчдоо бас хүргэж байгаа да маш их баяртай байна. Би бас энийг бол өөрөө яг хуваараа бол баг 2 3 удаа дандаа нэг аудио хэлбэрээр нь гүйж хатаа сонсчдаг байхгүй юу. Авлагуудаа сонсч байсан. За тэгээд их амьдралдаа хэрэгжүүлэх гэж нийлээ үздэг ийм дадал зуршлын ном байгаа. Тэгээд яг тэр энд номонд дурдаг гаргуудыг бол нийлээ бас ингэж хэрэгэлдэг. Ер нь бол айгүй амьдрал дээр шууд хэрэглэх боломжтой ийм ном та бүхэндээ сонгож авсан байна өнөөдөр. За тэгээд ном руу орохоос өмнө уламжлалт ясаараа подкастынхаа ерөнхий вэндтгэгчийг дурдъя. Эрүүл амьдралын хэмээг идвэсгээ. Эрүүл мэндийн чанарыг эрхэмлэгч подкастын ерөнхий вэндтгэгч Denk Pharma. За тэгээд ном руугаа оръё. Ном маань ерөнхийдөө 20 бүлэгтэй байгаа тий. За 20 бүлэг ер нь бол ийм 4 чухал одоо эерэг задал зуршлыг суулгах ийм үе шатын талаар ярьдаг л да. Тэгээд тэр үе шат руу орохоос өмнө ерөнхийдөө дадал зуршил гэж юу юм? Манай зохиогчийн бас өөрийнх нь сторигоор энэ ном эхэлдэг. Тэгэхээр тэр сторигоор эхлүүлэе гэж бодож байна. За номны маань зохиогч болохоор James Clear гэдэг хүн байгаа. Зохиогч маань 10 жилээ төгсгөөсөө 2 жилийн өмнө гэхүү те. Одоо манайхаар бол 11-р ангитай байхдаа бейсболын одоо спортоор хичээлдэг байсан юм л да. Тэгээ бейсболын талбай дээр дасгалынхаа үеэр нүүрэндээ ингээд бейсбол бөмбөгөөр онуулаад хүнд гэмтэл авдаг. Нүүрэндээ одоо хамрандаа, нүдэндээ тэгээд хамгийн гол нь тархиндаа маш тийм хүнд гэмтэл авдаг. Тухайн үед одоо сэхэн амьдруулах тасагт ортлоо бүр ингээд маш хүнд тийм одоо гэмтэл авсан байдаг. Тэгээ энэ гэмтлээсээ хойш одоо хаалгаанд ороо тий нэлээ удаа олон сарын ийм эрчимтэй одоо сэргийн засах тийм эмчилгээнд явсны үндсэн дээр жилийн дараа буцаад бейсболынхоо талбай дээр ингэ зогсох тийм боломжтой болсон. Гэхдээ нөгөө мэдээж хэрэг юм асар том гэмтэл авсан болохоор би энэ буцаад өмнөх хэвэндээ ортлоо бас нэлээ удаж байгаа юм л да. Буцаад одоо өмнөх шигээ сайн бейсболын тамирчин болоход тий хугацаа орсон. Тэгээд 10 жилээ бол арай чүүчээ ингээл бейсболоо баг хэдхэн удаа талбай дээр тэмцээн дээр тоглож үтсэн баг. Тэг ихэнх замын дээр суугаал нэлээд үеийнхнээсээ хоцорсон мэдрэмж аваад ингээд төсч ирсэн байна. За тэгээд их сургуульд орсон хойноо болохоор за би ингээд баг багаар өөрийгөө ингээд сайжруулаа тий яваад авах хэрэгтэй байна гэж үзээ. Тэгээд тасралтгүй хичээсэн. За тэр хичээсэн зүйлийнх нь хамгийн одоо өөрт нь тусдын болж исэн зүйл болохоор дадал зуршил байсан байгаа. Жижиг гэлтгүү маш олон жижигхэн дадал зуршлыг өөртөө хөвшүүлж хэлсэн. Жишээлбэл одоо өглөө эрт басах, орой эрт унтах тий. За эсвэл одоо өрөөгөө дотор байраа цэвэр цэмцгэр байлгах. За тэгээ хичээл номдоо одоо гэрийн даалгавраа алдалгүй хийх тий. Хичээлээ таслахгүй очих ч гэдэг юм уу. Энэ бүх юм жижигхэн дадал зуршлууд боловч эдгээр нь ингээд цаг хугацааны явцад өөрийг нь илүү сайжруулж байгаа тий хэдэн сарын дараа магадгүй жилийн дараа 2 жилийн дараа ингээд үр дүнгээ өгöd байгаа юм мэдэрч хэлсэн байна л да. Тэгээд явсаар агаад тасгал сургуулийн дээр ч гэсэн маш их юм өөрчлөлтүүд гарсан. Тэгээд 4 жилийн дараа их сургуулаа төгсөх үедээ болохоор бейсболынхаа шугамарч гисэн нэлээх амжилт гаргасан сургуулийнхаа шилдэг эрэгтэй тоглогч болцсон тий. Тэгээд Америкт 33хан тоглогчид өгдөг, их сургуулийн 33хан тоглогчид өгдөг ESPN Academic All America Team гэдэг шагналыг авсан. Ерөнхийлөгчийн медальтай ингэж төгсөж исэн байна. Тэгэхээр их сургуультай байхдаа ийм жижиг дадал зуршлуудыг багаарч болтугай хэрэгжүүлэх нь ямар хүчтэй хүний амьдралд нөлөөлөх юм бэ гэдгийг ойлгосон болохоор их сургуулаа төгсөөд өөрөө тасгалжуулагчаар ингээд ажиллаад явах үедээ ч гэсэн ингээд тасралтгүй л дадал зуршлыг яаж бий болгох ёстой байна, муу дадал зуршлуудыг яаж хаях ёстой юм гэдэг талаар ингээд тэмдэглэл бичээл өөрөө тэргээ хэрэгжүүлэл яваад байсан байна. За тэгж явж байгаад 2012 онд jamesclear.com гэдэг өөрийнхөө вебсайтн дээр энэ хэрэгжүүлдэг дадал зуршлууд те дадал зуршлыг бий болгодог аргуудаасаа хуваалцсан хэмжижгэн нийтлэлүүдийг бичиж хэлсэн байна л да. Тэгсэн чинь тэр нийтлэл нь ганцхан жилийн дотор 30 мянган email subscriber-тай болцсон тий. Тасралтгүй одоо байнга уншдаг хүмүүстэй болцсон. За тэгээд 15 онд бол 200 мянган
subscribers-тай болсон. Гэт маш амжилттай явсан юм. Тэгээд 15 онд Penguin Random House хэвлэлийн алдартай компаниас ингээд санал аваад энэ Atomic Habits гэх номоо бичих болсон юм байна. Энэ номоо бичиж байгаа үедээ 2016 оны үед бол жишээлбэл Time, Forbes, Entrepreneur гэдэг дэлхийн алдартай сэтгүүлүүдэд одоо байнга нийтлэлээ бичдэг тий. Тэгээ нэг жилд гэхэд 8 сая хүн нийтлэлийг уншдаг. Маш их тийм олон хүнд хүрсэн арга техникүүдийг одоо энэ хүн бол заадаг тий. Тэгээд энэ ном дээрээ хамгийн ойлгомжтойгоор ингээд эмгтгээд гаргацсан байгаа гэсэн үг. За тэгээд эхний бүлэг дээр болохоор за энэ дадал зуршлын маш тийм хүч чадал юу байдаг талаар гардаг л да. За энэ дээр нэгэн жишээгээр эхэлдэг. Британий одоо дугуйчид те ер нь бол 2000-ад оны эхэнд бол маш их тийм амжилт муутай байсан юм байна л да. Ер нь сүүлийн 100 жилд ерөөсөө олимпийн медаль аваагүй те. Тэгээд тэрнээс нь ч болоод Европын алдартай одоо дугуй үйлдвэрлэгч компаниуд Британий багт дугуй онуулмааргүй байна. Тэгэж брендийнхаа нэр хүндийг унгаамааргүй байна гэж хүртэл хэлжсэн, татгалзажсэн юм байсан юм байна. За тэгээд эдний одоо Британий дугуйн шгшээ багийнхаа шин дасгалжуулагчтай болсон юм. Шин дасгалжуулагч нь ирээд жижиг гэлтгүй юм сайжруулалтуудыг хийж гисэн байна. Өмнө бусдын юу сайн анзаарч байгаагүй жишээлбэл одоо дугуйныхаа суудлыг нь дахин сайжруулах ч гэдэг юм уу, эсвэл дугуйг нь одоо алкогол түрхээд илүү тормос авахтаа сайн болгодог ч гэдэг юм уу. За эсвэл ингээд дугуйчдынхаа өмсгөл дээр анхаарах, мэдрэгчүү зүйлгэж бэлтгэлийнх нь үед нь хэмжигч гэдэг юм уу те. Өмнө нь ерөөс анзаарч байгаагүй жижигэн сайжруулалтуудыг хийж гисэн. Тэрнийгаа өөрөө 1% сайжруулалт гэж нэрсэн юм л. Өдөр болго иймэрхүү 1% сайжруулалтуудыг хийгээд яваад байсан чинь Британий багийн дугуйн энэ шгшээ баг нь маш их амжилт үзүүлээд 2012 оны Лондонгийн Олимпиад бол нийт алтан медалийн 60%-ийг автлаа тий. Тэгээд Францад болдог одоо дугуй спортын хамгийн ноён оргил болсон тэмцээн буюу Tour de France гэдэг одоо тэмцээн байт юм л да. Тэр тэмцээний медалийг одоо шагналыг нь 6 жил 5-д нь одоо Британий багийнхаа ялцсан юм амжилт үзүүлжсэн байна. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр жижиг гэлтгүй одоо альва сайжруулалт бол цаг хугацааны явцад ингээд нийлээд том болж болдгиймээ, том өөрчлөлийг авчиж болдгиймээ гэдгийг хэлээд байгаа. За тэгээд зохиогчдоос энийг бас нэг өөр жишгээр тайлбарласан нь болохоор өдөр болгон та 1% юм хүүтэй те хадгаламжтай байлаа гэж бодъё л доо. Тэнгүүт чинь 1% хүү за өдөр биш маа гэхэд сартаа ч гэсэн байхад те хичнээн үрждэг билээ. Яг тэрнтэй адилхан өдөр болгон өөрийгөө сайжруулах ямар нэгэн зүйлийг хийгээд тахад энэ бол таны амьдралд үзүүлэх маш том өөрчлөлт болж болт юм а гэдгийг хэлээд байгаа. За бас хийж байгаа зүйлээ жоохон ч гэсэн өөрчлөх. За энийг бол жишээлбэл онгоцны чиглэлээр одоо жишээ авч байгаа юм л жишээлбэл одоо Лос Анжелесаас нисгэж байгаа, Нью-Йорк руу нисгэж байгаа онгоц тий дөнгөж 3.5 градусаар чиглэлээ өөрчлөхөд Нью-Йорк руу биш Вашингтон DC руу ниснэ. Яг тэрнтэй адилхан хүн өдөр болгон жижигхэн зүйлийг одоо өөрийгөө сайжруулах зүйлийг хийж чадах юм бол энэ бол амьдралд үзүүлэх маш том өөрчлөлт болж чаддаг. За тэгээд хүний амжилт бол амьдралын амжилт гэдэг бол өдөр болгоны энэ тасралтгүй сайжруулалтаар хэмжигддэг болохоос биш ямар нэгэн гинт нэг л өдөр гаргаж ирээл одоо хийцэн тийм том зүйлээс бол байдгүй, шалтгаалтгүй. Харин эсвэргээрээ одоо ингээд өдөр болгон ямар нэгэн муу зүйл хийгээд одоо өөртөө сөрөг нөлөө үзүүлэх те зүйл хийгээд байвал одоо бидний хэлж цанчнаар бол муу дадал зуршилтай байгаа гэвэл тэр нь ингээд өнөөдөр тань мэддэхгүй байсан ч гэсэн цаг хугацааны явцад одоо том өвчин болно гэдэг юм уу тий өдөр болгон нэг зүйл стресстэй альва нэг сөрөг бодолт тэр нь ингээл сэтгэл санаа шаналал байвал энэ нь ингээд ужигсаар хагаад өвчин болно гэдэг юм уу тий тэгэхээр цаг хугацаа гэдэг бол ийм эерэг зүйл сөрөг зүйлийн үр дүнг нь ингээд харуулдаг зүйл байдаг том болгож харуулдаг зүйл байдаг юм аа гэж тайлбарлаад байгаа. За тэгээд ийм жижиг өөрчлөлтүүд гэдэг бол тий ингээд эхэндээ бол анзаарагддаггүй. За жишээлбэл
усыг ингээд градусыг багасгаалаа л да тий. За 10 градус хийж байгаа л 9 градус болгоод 8 градус болгоод ингээд 1 градусаар багасгаалаа. Багасгаж явж байхад ус бол 0 градуст очиочлоо ус хэвээрэл байна. 0 градус хас градус руу очингууд гинтхэн хүлтэн. Тэгэхээр энэ юу хэлж ийнэ гэхээр өдөр болгоны юм жижигхэн өөрчлөлт чинь танд анзаарагдахгүй. Ус хэвээрэл байгаад байна. Хийжсэнаа гинтхэн анзаарагдаж эхэлнэ. Гинтхэн нэг цэгт очихороо үр дүн нь харагдаж эхэлнэ. Тэгэхээр ихэнх хүмүүс эерэг дадал зуршлыг бий болгохдоо юунаас шантардаг вэ гэхээр өөрчлөлт гарахгүй байна. Би хичээгээл хахад ингээ ерөөсөө өөрчлөлт гарч ирэхгүй ингээ дундаасаа шантрах зүйл байдаг. Угаасаа тодорхой хугацаанд өөрчлөлт харагдахгүй. Яг энэ ус шиг тодорхой 0 градуст очиочлоо ус хэвээрээ байж байгаа гинтхэн хүлдэдэгтэй адилхан өөрчлөлт гэдэг бол цаг хугацаа тодорхой хэмжээний цаг хугацааны дараа харагддаг зүйл байт юм а гэж тайлбарсан байгаа. За тэгээд хүн ер нь юугаар хэмжигдэх юм бэ? Энэ өдөр болгоны өөрчлөлт буюу өдөр болгоны тэр хийж байгаа эерэг сайн дадал зуршил чинь таны амжилтыг тодорхойлно. Тэрнээс биш том зорилго биш юм а гэж тайлбарлаад байгаа. Зорилго хэрвээ том зорилго таны амжилтыг тодорхойлдог байсан бол жишээлбэл спорт дээр ярил л да. Ялсан ялагц хүн хоёулаа ялхал гэдэг том зорилготой байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө нэг нь ялагддаг, нэг нь ялдаг. Тэгэхээр зорилго бол тэр ялсан ялагдсан хүнийг хооронд нь ялгах тийм ялгарл биш байгаа байхгүй юу? Тэр хоёр хүний ялгарл нь бол өдөр болгоны хичээсэн үр дүн. Ялсан хүний хичээл сургуулалт know how тэр ялтанд хүргэсэн цааталтанд байсан яаж тэр ялтанд хүргэх арга ухаан байгаа. Тэр арга ухаан бол энэ ном дээр хэлж байгаагаар бол өдөр болгоны тасралтгүй өөрийгөө сайжруулах тэр процесс юм аа. Хүн ер нь бол зорилгын төлөө амьдрах ёстой биш ээ. Энэ өөрийгөө сайжруулах процессыг enjoy энэ процессоос таашаал авч чад жаргал авч амьдрах нь хүний амьдралыг амжилттай болгодог, аз жаргалтай болгодог зүйл юм аа. Хэрвээ амьдралын утга учир нь зорилго байсан бол зорилготой хүрээлбэл амьдрал утга учиргүй юм шиг санагдаж штэ. Зорилготой өрсөн би чи юу юуны төлөө амьдарч байгаа лээ гэд эхэлнэ. Тэгэхээр зорилго бол бүх зүйл биш ээ. Зорилго мэдээж хэрэг таны хаашаа явахыг чиглүүлнэ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол өдөр болгоны энэ өөрийгөө сайжруулж байгаа процесс юм аа. Дадал зуршил юм аа гэж хэлээд байгаа юм л да. За тэгээд дадал зуршлын талаар дадал зуршлыг бид нар өөртөө хэвшүүлэхдээ нэг том зүйл дээр алдаад идэг. Тэрний юу вэ гэхээр бид нар илүү үр дүн дээр суурлаад идэг. За турыг гэж бодоход жингээ хайчих гэсэн. За чи хаяхын тулд юу идэх хэвтэй, яах хэвтэй ингээл те. Гэтэл яг би өөрөө эрүүл амьдралын хэв маягт жинхнээсээ итгэл үнэмшилтэй болсон хүн билүү ч гэдэг юм уу те. Яг тэр өөрийнхөө гүн итгэл үнэмшил би чи ямар хүн билээ гэдэг айдентитигаа сайн ухамсарлаагүй байт юм байна л да. Тэрнээс болоод хичнээн дадал зуршлаа өөрчлөе гэж хичээсэн ч гэсэн үндсэн итгэл үнэмшил өөрийгөө тодорхойлох тэр айдентити гэдэг зүйл нь өөрчлөгдөөгүй байгаа болохоор дадал зуршил нь өөрчлөгддөг юм байна. За жишээ нь тамхич хүн байлаа гэж үтэй тамхи татдаг хүн те. Би тамхи татахгүй байхыг хичээнэ гэдэг те. Тамхиа хаяна гэдэг ингээд хичээнэ гэдэг юм дадал зуршил шинэ эерэг дадал зуршил хөвшүүлэх гээд үзэж гин гэж бодъё л доо. Гэтэл тэр хүн яг бүр сэтгэлийн угтаа тамхи муу гэдэг зүйлд итгээгүй те. Тамхи бас хаяада хэрэгтэй штэ гэд ботцсон. Тийм хоёртмал итгэл үнэмшилтэй байвал тамхиг хаяна гэдэг бол угаасаа бүтэхгүй байхгүй юу. Тэгэхээр анханасаа итгэл үнэмшлээ тамхи үнэхээр муу юм. Би тамхичин биш болно гэдэг тэр бүр ингээд уг үндэст нь байгаа итгэл үнэмшлээ эхлээд өөрчлөх хэрэгтэй. Тэгжиж дадал зуршил чинь эерэг болж эхэлнэ. Угаасаа дадал зуршил гэдэг бол танаас гарч байгаа бүх үг үйлдэл гэдэг бол те угаасаа л таны тэр үндсэн итгэл үнэмшлийг чи илэрхийлэл болохоор ер нь бол итгэл үнэмшил рүүгээ таныг өнгийгөө тараарай гэсэн санааг хэлээд байгаа. За тэгээд итгэл үнэмшлээ өөрчилсөн хойноо эерэг дадал зуршлыг өдөр болгоо ингээд хийгээд эхлэхээр те өдөр болгоо за жишээлбэл тамхиад татахгүй ингээд хичээгээд явхаар
би угаасаа тамхи муу гэдэгт итгэсэн байгаа шүү дээ. Тамхи муу хайна гэдэг ингээд итгэсэн байгаа хүн. Тэгээд өдөр болгон дадал зуршлаа сайжруулад тамхи татахгүй яваад ах тусам цаг хугацаа өнгөрөх тусам би чинь тамхи татахгүй хүн шүү дээ гэдэг өөртөө итгэх итгэл нь улмал нэмэгдэнэ. Тэр identity буюу тэ өөрийгөө тамхичин биш гэдэг өөрийгөө тодорхойлох үнэлэмж нь улмал хүчтэй болно гэсэн үг. Тэгэхээр энэ бас нөгөө нэг өндөг дахианы үлгэр шиг байгаа юм л да. Эхлээд итгэл үнэмшлээ сайн болж харах нь байна. Тэгснийхаа дараа ч гэсэн дадал зуршлынхаа хүчээр тэр итгэл үнэмшлээ улам хүчрхэгжүүлж батжуулж явах хэрэгтэй ийм зүйл байт юм байна. За тэгээд дадал зуршлыг бий болгоход 4 үе шат маш чухал байдаг. Дадал зуршил гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо нэг зүйлийг олон удаа давтамжтай хийсээр агаад бүр бодохгүйгээр автоматар хийждэг болцсон тийм зүйлийг дадал зуршил гэж нэрлэдэг байгаа. Тэрний хүчинд хүн одоо бодохгүй хийнэ гэдэг чинь тарих тэрэнднийх ажиллагаа болчихно гэсэн үг шүү дээ. Илүү одоо тарих илүү одоо бүтээлч зүйлд илүү шинэ асуудал шийдэхэд ажиллах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс бас нэг юм буруу ойлголттой дээ шүү дээ. Хүн өөрийгөө роботчлоо л тий. Ингээл өдөр болгон ингээл нэг хийсэн зүйлээ давтаж хэлээл хийгээл ингэж өөрийгөө хязгаарлах хэрэг юу байдгийм бэ? Дадал зуршил чи ямар хэрэгтэй? Хүнийг ингээд хүний амьдралыг уйдгартай болгоод байгаа юм шүү. Нэгийн хэвийн болгоод байгаа юм шүү ч гэдэг юм. Тэгээд шүүмжлэх хүсэл их байдаг. Гэтэл эн чинь яг үнэндээ сайн бодох юм бол таны тархийг чинь ингээд танаас ямар ч энерги гаргах шаардлагагүйгээр нэг зөв зүйлийг өөртөө хэрэгтэй зүйлийг одоо маш бага энерги эрч хүчтэйгээр хийгээд яваад байна тий. Тэгээ та эрч хүч энерги тэр бодол санаа тархиа илүү дараагийн түвшнийхөө зүйлд ажилуулах боломжтой болоод байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр нэг ёсондоо танд цаг хугацааны эрх чөлөө бий болж байгаа. Энерги эрч хүчний чинь бас эрх чөлөө бий болж байгаа. Тэгэхээр эрх чөлөөг чинь боомлж байгаа биш, харин эсрэгээрээ дадал зуршил гэдэг бол танд эрх чөлөө олгож байгаа зүйл. Маш олон асуудлыг чи шийдэж байгаа зүйл гэдэг талаас нь та харах ёстой юм биш үү? Харах өнцгөө бас өөрчлөх ёстой юм биш үү гэдгээс бас энэ бүлэг дээр тодруулж хэлж байгаа юм л да. За тэгээд дадал зуршлыг бий болгоход 4 үндсэн одоо шат байдгаа. Эхнийх нь болохоор сэтэл байх хэрэгтэй тий. Тэр зүйлийг чинь ингээд та одоо тэр зүйлээ хийж эхлэх хэрэгтэй шүү гэдэг юм сануулгах тийм сэтэл байх хэрэгтэй. За хоёрт нь та тэр сэтлийг хараад хүсэмжлэх хэрэгтэй. За тэгээд хүсэмжлээд мэдээж хэрэг 3 дахь шатанд нь хариу үйлдэл хийх хэрэгтэй тий. Одоо үнэхээр үйлдэл хийх хэрэгтэй. Үйлдэл хийх буюу тэр хүсэж байгаа дадал зуршлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. За тэгээд 4-т нь болохоор тэр зүйлээ хийснээрээ та тэндээсээ таашаал мэдрэх хэрэгтэй. Кайф авах хэрэгтэй гэсэн ийм 4 үндсэн үе шатыг дамжиж байж энэ нь ингэж тасралтгүй 1 2 3 4 буцаад 1 2 3 4 гэж ингэж хоорондоо эргэж байж дадал зуршил тасралтгүй дахин давтагдаж одоо бий болох юм байна л да. За тэгэхээр одоо аль нэг энэ 4 үе шатны аль нэг л дутагдах юм бол дадал зуршил бий болохгүй. Энийг хийсэн үйлдэл чинь дахин давтагдахгүй. Одоо эрг дадал зуршил бий болохгүй л гэсэн үг байна л да. Тэгэхээр яавал одоо энэ 4 зүйлийг те эрг дадал зуршлын хувьд ингээд одоо чанартайгаар те амжилттайгаар гүйцэтгэх вэ гэвэл эхнийх нь хууль нь first law гэдэг юм л эхнийх нь хууль нь болохоор тэр үүсгээд байгаа шин дадал зуршлаа маш ойлгомжтой анзаарах үйс болго. Хоёр дахь зарчим нь болохоор маш тийм хүсэмжлэх үйс attractive гэж хэлээд байгаа юм л да. Сонирхолтой хүсэмжит тийм зүйл болго. За 3 дахь зарчим нь болохоор маш тийм хийхэд амархан болго. За 4 дахь зарчим нь болохоор тэндээсээ кайф авдаг болгоо. Таашаал үүсгдэг болгоо гэж ийм 4 зарчмаар одоо зарчмыг баримтлаж чадах юм бол эрэг дадал зуршил бий болохдоо амархан болно. За эсвэргээрээ сөрөг дадал зуршлыг хаягахын тулд энэ 4 зарчмыг яаж ашиглах вэ гэхээр эхний зарчим нь болохоор сөрөг дадал зуршлыг аль болох анзаарагдахгүй те нуугдмал болгоо, харагдахгүй болгоо. За хоёрт нь болохоор хүсэмжлэх одоо тийм хэрэггүй зүйл юм шиг мэдрэмж төрүүлэх те нэг тийм сонирхолтой биш тийм мэдрэмж төрүүлэх болгоо. За гуравт нь болохоор хэцүү болго тий тэр
татагдаад байгаа сөрөг дадал зуршлаа хийхэд хэцүү болго. За тэгээд дөрөвт нь болохоор тэрнээсээ кайф авдаггүй болго гэсэн ийм дөрвөн одоо зарчмыг баримталж чадах юм бол та сөрөг дадал зуршлаасаа салах нь байна. За ерөнхийдөө ингээд дадал зуршлын талаарх ерөнхий ойлголтыг өгөх fundamentals тэгээ ерөнхий суур ойлголтыг өгөх хэсэг мэн ингээд босч байгаа. Аха. За одоо тэгээд дэгийн сая ярьсанчлан тэр дөрвөн зарчмыг нь болохоор нэгээр нь бүгдээр тайлбарлаад явах болно. За эхний зарчим буюу эхний хууль first law гэж айналаар make it obvious буюу одоо ил тод анзаарагдах үст те маш нүдэнд ил тод болгох. За ингээд энэ бүлэг маань гэхлээр нэг юм жишээ эрхэлж байгаа юм л да. Ер нь дадал зуршил гэж яадаг вэ гэхлээр нэг ингээд эмэгтэй ингээд гэрийн хаан те бүгдээр гэрээрээ цуглаж исэн чинь нөгөө хадам аавынхаа царайг нарснаа таны царай нэг л муухай харагдаад байна гэсэн чинь нөгөө хадам аав өө чинь ч гэсэн царай муухай харагдаад ингээд шоолоод инээж исэн юм байна. Тэгсэн чинь нараа энэ эмэгтэй юу исэн бэ гэхлээр эмнэлэгт ажиллаж исэн тийм мэрэгжлийн тийм эмч хүн байсан. За тэгээд ингээд хараад нэг л санаа харагдаад байна таны царай наад эмнэлэг одоо орсон дээр байхаа гэд би зүг-зүгээрээ штэ ямар сони ингээд тэгээд бүр ингээд нөгөө эмэгтэй болохоор заавал эмнэлэг ороо одоо яг нэг л сони би бол одоо мэдгүй. Гэхдээ та ерөөсөө болохгүй байна гэд тэгээд эмнэлэг оруулсан чинь яг хэдхэн цагийн өмнө эмнэлэгт орж амжаад тэгсэн чинь арай зүрхний шигдээстэй болохоос хамгаалсан байна. Яг ингээд зүрхний шигдээс ерөнхийдөө 2-3 цагийн дараа болох ч гинэ гэдгийг мэдгдсэн байна. За тэгээ энэ юуны шив вэ гэхлээр ерөөсөө энэ дадал зуршил гэдэг бол та тэр нөгөө нэг сэтэл байгаа хаана байгаагаа мэдэхгүйгээр нуугдмал тэр сэтэлтэй болсон нэг зүйлийг маш олон удаа эмнэлэг дээр ажиллаж байгаа эмч хүн шиг зүрхний шигдээстэй хүмүүсийг ямар нэгэн биедэнд муу зөвлөхийг ингээд харах өдөр болгон ажилласаар байгаа. Тэр нь бүр ингээд дадал зуршил болсон. Тэр нь бүр ингээд хойно нуугдсан, subconscious нуугдсан тий. Тэгээд яагаад тэгснэ хэлж мэдгүй гэхдээ зөв ингэж үйл хийдэг. За энэ бол нэг сонгодог дадал зуршлын жишээ байгаа байхгүй. Тэр нь болохоор сэтэл нь хаана байгаа мэддэггүй. Хэрвээ дадал зуршил чинь бүр ингээд цэвэр автоматар хийгддэг, өөрөө хийгддэг болчхороо бид нэр хаана сэтэл нь байгаагаа мэддэггүй. Ийм болчтой юм байна. За тэгэхээр нөгөө бацаагаад шин дадал зуршилч гэдэг юм уу муу дадал зуршлаа гарах тэр тийм зүйл хий гэхээр хаанагаа сэтэл нь байхаа мэдхээ болцдог. Тэгэнгүүт сэтлээ төрөний хэлсэнчлэн дээгээс нөгөө үе шатаад байгаа шүү дээ. Анхныхаа сэтлийг яагаад би энэ дадал зуршлыг хийгээд байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй бол яаж энэ шин дадал зуршлыг эхлүүлэх вэ гэдгийг мэдэхгүй байх юм бол тэр шин дадал зуршлыг авах тий хуучин дадал зуршлаас гарахад хэцүү болчтой юм байна. За тэгэхээр хаан сэжүүрн байна вэ те гэдгээ олоход бол нэлээд хэд хэдэн тийм тактикуудыг бас хэрэгжилж болно. Тэрний юу гэхээр одоо байгаа дадал зуршлынхаа зүйлүүдийг одоо сэдвэрийг гаргахын тулд энэ чинь нэг зүйл хэрэгжилж байгаа нь болохоор point and call буюу ингээд гараараа заагаад тэгээд тэр зүйлийг хэлэх. Яг юу гэж байгаагаа ингээд чангаар хэлэх гэдэг тийм дадал зуршил ажиллах юм байна. Тэгэнгүүт та хаан сэтлэн ингээд гараад байна гэдгийг хэлнэ те. Жишээл одоо ингээд ажиллаж яжсэн нэгийг байна. За нэг жоох снэк гэдэг те. Чи одоо шилбэл таны хүсэж байгаа амьдрал чинь эрүүл хооллох байлаа гэж бодъё. Тэгсэн чинь ингээд нэг бичсэн байгаа алзах ч юм уу дэлгүүр ороод шоколад аваад идчихэл л да. Тэгтэл та эрүүл амьдрал гэд таны хиймээр байгаа зүйл те. Тийг ингээд бодохгүй. За би одоо юу хийж байна чангаар хэлэхтэй те. Би ажил дээр уудлаа. Тэгсэн чинь би дэлгүүр орлоо. Тэгснээ шоколад авсан байна. Гэт бүр ингээд яг ингээд гараараа заажаад би одоо шоколад авахгүй зогсож ин гэдэг юм уу те. Тэгэнгүүт угаасаа би ажил дээр стресстгээрээ ингээд шоколад авах гэдэг юм байна гэдэг юм уу те. Яг ингээд амаараа чангаар ингээд хэлэхээр тэр дадал зуршлын сэжвэрийг бас хаана дадал зуршил нөө харагдахгүй дадал зуршлаа олж харах боломжтой байт юм байна. За бас нэг арга нь болохоор habit scorecard гэдэг болохоор тэр нь болохоор өглөө босоод ер нь юу хийдгээ бүтэн өдрөөс өглөөнөөс хавгалаад юу хийдгээ ингээд бүгдийг бичээд тэгээд тэр дадал зуршлууд дээр сайн байна уу муу байна уу гэдгийг ингэж тэмдэглэж авах. Тэгээд сайн мууга ойлгох. Хаана би сайн дадалтай байгаа юм байна, хаана муу дадалтай гэдгийг ойлгох. Жишээлбэл ингээд жижиг биш хэрэгтэй. Жишээлбэл өглөө бослоо. Уцсныхаа сэрүүлийг унтраалаа, уцаа шалгалаа. За 0 өрөөр орлоо, шүдэ угаалаа, нүрэ угаалаа ч гэдэг юм уу. За буцаж орж ирээд одоо ороо янзлаач гэдэг юм тий. За тэгээд бүгдийн ч аачих тий. Тэгээд тэгсэн чинь таны хүсэж байгаа амьдрал чинь жишээлбэл би уцаа бага оролдмоор байна гэж ч юм тий. Тийм байлаа гэж бодъё. Тэгэх юм бол нөгөө төрөний чигсалтан дээр болохоор өглөө бослоо энгийн зүйл тий уцсныхаа унтраалгыг бодлоо энгийн зүйл уцаа шалгалаа энэ буруу зүйл байсан биз дээ тий
өглөө босонгуудаа юу ч хийхээс хамгийн өмнө шууд уцаа шалгаж сошиал медиа шалгадаг байсан юм байна. Гэх мэтчлэн хаана яг юу болж байгаа чинь ойлгомжтой болоод байна. За тэгээд энэ аргыг бас хэрэгжилж болох нэ. За тэгээд энэчнээсээ буцаад шин сайн төрлийн дадал зуршлыг оруулахын тулд хамгийн сонгодог арга юу вэ гэхээр түрүүний хамгийн эхэлжсэн сайн нийлсэн энэ ямар нэгэн тал дадал зуршийн ил тодоолох тий. За тэгээд ил тодоолоход ерөөсөө сэжүүр гэж анх өгч байгаа. Тэр нь болохоор хамгийн классик хоёр сэжүүр болох юм бол цаг хугацаа яг хаана байршил хаана хийх вэ гэдгийг хэлэх. Ямар нэгэн одоо дадал зуршлыг хэрэглэхдээ жишээлбэл та дараагийн 7 хоногоос ахгуулаад ерөнхийдөө дасгал сайдаг болоо гэж хэлээ те. Тэхийн тулд за би өөртөө дараагийн 7 хоногоос дасгал хийнэ гэгээд ингээд орох юм бол хинт чизэж хийдэг байхгүй юу. Тэрний оронд яг хэрэгтэй юу ч хэлэх хэрэгтэй гэхээр дараагийн 7 хоногийн нэгд өдрийн 7 цагаас Улаанбаатар тэр гүүрний хажууд байдаг тэр газар би дасгалаа хийнэ гэд ингээд яг гарахтай. Өөрөөр хэлбэл аль өдөр хідэн цагт яг хаана хідэн удаа хийх вэ гэдгээ яг сайн гарах хэрэгтэй байна. Энд чинь нэг жишээ байгаа юм л да. Тэгээд хүмүүсийг болохоор 7 хоногт ядаж нэг удаа хүртэл дасгал хийдэг болохын тулд иймэрхүү судалгаа хийсэн байна. За тэгсэн чинь энэ болохоор их Британд болсон судалгаа. Тэгээд 3 групп байгаад эхний групп нь болохоор за би дасгал хийнэ тэгээ мотивашн өгөөд орхисон групп. Хоёр дахь групп нь болохоор мотивашн спич өгөө. Дээрээс нь яагаад одоо сайн дадал зуршил болон одоо дасгал хийх нь сайн юм бэ гэдгийг хэлсэн групп. Гурав дахь групп нь болохоор яг ийм битсэн өгүүлбэр битсэн те би дараагийн 7 хоногт яг 20 минутын турш тэр өдөр тэдэн цагт тэр газар 20 минутын турш дасгал хийнэ гэж ингэж өгүүлбэрээр бичээд тэр хүмүүст ингээ өгөөд тэрийг хандаар үлдгэсэн. Тим групп 3 групп болсон байна. Тэгсэн чинь эхний 1 2 3 групп нь болохоор мотивашн өгсөн те ягаад дасгал сайн гэдгийг хэлсэн тэр группт нь ойролцоогоор нэг 30% нь дараагийн 7 хоногт нэг удаа дасгал хийсэн байна. Гэтэл 3 дугаар группт нь нөгөө нэг яг цаг байршлыг нэг бичсэн тэр группт нь болохоор 90% нь дасгал хийсэн гэж үр дүн гарсан юм байна л да. Тэгэхээр яг хідэн цагт хаана хийх гэдгээ маш тийм тодорхой болох хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бол маш энгийн шин дасгал зуршлыг гаргах нэг тийм арга байт юм байна. За тэгээд дараагийн нэг арга бол habit stacking буюу тэр нь болохоор өмнө нь ингээд байнга хийдэг гэсэн зүйлийнхэн дараа яг зүйлээ хийх гэдэг тийм. Одоо жишээлбэл дахиад дасгалын жишээ аваад би өдрийн хоолныгаа сайндаа гарахаас өмнө компьютер унтраасныхаа дараа 10 удаас нань ч гэдэм ба тий. Дараа өдрийн хоолндоо гарах гэж компьютероо байнга өдөр бол унтраадаг тий. Тэгэхээр тэрш өмнө нүгээс хийдэг гэсэн дадал зуршил дээрээ нөгөө шинэ дадал зуршлаа оруулж ирэх гэдэг бас нэг ийм аргыг хэрэгжилж болох нэ. За тэгээд хүмүүсийн одоо нэг зүйлийн анзаардаг нь болохоор нөгөө will power гэдэг чинь тий. Би л одоо ингээд гүрийгээд авах юм бол айгүй сайн одоо нэг амжилттай боломжтой гэж боддог боловч яг үний эрэхтэй авах юм бол хүн гэдэг зүйл чинь бол хүрээлэн байгаа орчинд байгаа маш их холбоотой байдаг. Тэгэхээр ингээд хүрээлэн байгаа орчин тий та юу хийж байгаа бэ гэдгээс шалтгаалж хаана байгаа гэж толоо таны дадал зуршилд бол маш ихээр өөрчлөгддөг юм байна. Тэгээд энэ чинь болохоор нэг одоо жишээлбэл тамхи татдаг хүн эдэр гэж бай гэж бодъё л та тий. Тэгэхээр тамхи татдаг хүн хизээ тамхи татдаг гэхэлэр стресс үедээ ч юм уу эсвэл машин дотор төгжэн сууж байхдаа ч юм уу эсвэл тамхи татдаг найзтайгаа уулзахаараа ч юм уу тий. Гэх мэтчлэн олон төрлийн сэжүүрээс болоод тамхи татдаг байх нь. Хэрвээ тэр сэжүүрний хэрэг гачхгүй юм бол тамхи татахгүй тий. Яг ингээд сэжүүр анзаарах юм бол тэр сэжүүр нь ингээд хүрээлэн байгаа орчин дотор жишээл найзтайгаа уулз тамхи татдаг 5 минутын өмнө тамхи татчаад нөө тамхи татдаг найзтайгаа дахиад ярих юм бол дахиад тамхи татдаг шүү дээ. Гэх мэтчлэн тэгэхээр яг ингээд ямар орчинд байгаа гэдгээс шалтгаалдаг. Тэгэхээр ерөөсөө зөвхөн үйлдэл гэхээсээ илүү орчинчин бас буцаагаад сэжүүр болж өгдөг. За тэгэхээр буцаагаад орчноо өөрчлөх гэдэг бол маш чухал болж өгнө. Тэгээд ямар дадал зуршлыг шинээр хэмээр байгаа ямар зүйлийг өөртөө шингээмээр байгаа тэрнтэйгээ тохирсон орчноо зохицуулах нэ. Жишээлбэл одоо гэртээ байхад нэг одоо орчноо зохицуулж болох нь болохоор ингээд унтахгүй те орой унтаж чадахгүй ингээд орондоо хөрөөгөөд байгаа байл л да. Тэгээ их тунтдаг сайн унтмаар байна гэж бод. Тэгэх юм бол юу хийж байгаа орондоо юу хийж байгаа унтлагын хүрээнд юу хийж байгаа гэдэг. Унтлагын хүрээнд зургт үзэж гинэ. Орон дээрээ багч ирж уцаа ухаад сууж гинэ те. Яагаад унтлагын өрөөндөө зөвхөн унтах гэдэг зүйлийг хийхгүй болохоор чинь одоо унтлагын өрөөнд бүх зүйл одоо унтлагын өрөөнд ороод хоол идэж гинэ ч гэдэм юм те. Тийм байдалтай болчихно. За тэгээд мэдээж
хүн болгон онцлогоор дээр зөвхөн нэг зүйл их боломжгүй тэр өрөөндөө олон зүйл хийх шаардлагатай тийм амьдралын шалгуур гэж болно л доо. Тэгэх юм бол орон дээрээ юу хийж юм ч гэдэм те орон дээрээ хоол идэж гин орон дээр уцаа авч гин орон дээр тэгээ өөр юм гэдэг. Тэгэнгүүт тэр зөвхөн одоо орчноо ор гэдэг зүйлийг зөвхөн унтдаг гэдэг тийм дүрмэнд оруулж байгаа юм. Уцаа авахтаа тэгвэл сандал дээр суудаг ч тийм үү. Зурагтаа үзэхдээ диван дээр суудаг ч тийм үү. Тэгэнгүүт орон дээр бол орон дээр л гарсан бол зөвхөн унтдаг гэх мэтчлэнгээр тэр одоо хиймээр байгаа дадал зуршлаа зөвхөн нэг тийм хэсэг байршил нэг ийм environment буюу одоо хүрээлэн байгаа орчин руу холбож өгөх юм бол шинэ дадал зуршлыг илүү авч явахад одоо амархан байд юм байна. За тэгээд үүний одоо нэгдүгээр хуулийн ингээд харагдах үйс ил тод болох гэдэг энэ нэгдүгээр хуулийн хувиргасан хэлбэр нь болохоор буцаагаад нөгөө нэг муу зүйлүүдийг харагдахаа байлгах гэдэг нэг хэлбэр байхгүй. Хэрвээ танд ингээд муу дадал зуршил байлаа гэж тэрийг тэгвэл яаж тэрийг сайжруулах вэ гэдэг тийм байгаа юм л да. За энэ ч нэг жишээ нь болохоор Вьетнамын дайны үед болохоор нийт Вьетнамд дайнд явсан тэр цэргүүдийн бараг 35% нь бол хероины тийм одоо донтсон энэ хар тамхинд донтсон байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь бүгдээрээ судлаачд юу гэж үзчихсэн болохоор за хероинд донтсон хүмүүс болохоор ерөөсө хизээч тэрнээс гардггүй. Тэгээд донтсон чигээр ингээд амьдрал нь тэр чигээр байдгаа гэж бодож исэн боловч нутагтаа Америкт буцаж ирсэн чинь 30-50%-ийн 5% нь л буцаад донтсон эвээрээ үлдсэн 30% нь болохоор ерөөсө хероины давж хэрэглэхээ болцсон байсан юм байна. Тэгсэн чинь юу болцсон бэ гэхлээр ерөөсө ингээд ажигласан чинь Вьетнам дахта эргэн тойронд бүгдээрээ хероин хэрэглэдэг байсан. За хероиныг болохоор Вьетнамд айгүй их ингээд ямар ч нэг контролгүй зардаг байсан болохоор айгүй амархан байсан тий. Худалдаж авах. За тэгээд найзуудтайгаа болохоор бусад цэрэг найзуудтай болоод хероиныг хэрэглэж ингээд найз болдог байсан. Стрессээ гаргадаг байсан ч гэх юм уу тий. Тэгээд ингээд яг ингээд хүрээлэн байгаа орчин ерөөсөл тэр хар тамхиг хэрэглүүлээд байдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь гэртээ ирсэн чинь болохоор буцаад ирсэн чинь тэр зүйл ерөөсөө хэрэггүй болсон. Стресс нь багассан, гэрийнхэнтэйгээ болсон учраас нөгөө бусад цэргүүдтэйгээ хамтдаа хийхээ байсан. За хероиныг авахд худалдаж авахд угаасаа хэрэг illegal учраас тий хууль бус учраас авах боломжгүй гих мэтчлэн орчин нь зөвхөн өөрчлөгдсөн чинь нөгөө хүн болохоор өөрөө юу ч хийх шаардлагагүйсэн юмээсээ нөгөө хар тамхины донтолт нь гарцсан байх шүү дээ. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна гэхээр хэрвээ та тэр буруу тэр дадал зуршлаасаа салмаар явах юм бол өөрийнхөө орчныг өөрчлөх. Эсвэл тэр нөгөө буруу дадал зуршилж хаана яг сэжүүр нь гарч ирээд байгаа юм бэ? Тэр сэжүүрийг цааш нь одоо ил тод болохгүй харагдахаа болгоод нууцлаг газар тавих хэрэгтэй тий. Тэгэхээр нэгэнтээ хамгийн гол нь болохоор нэгэнтээ гарч ирсэн дадал зуршил байх юм бол ивэр ингээд оюун санаанд чинь ингээд тогтцсон байх юм бол тэрийг бол буцаах айгүй хэцүү тий. Тийм болохоор тэр дадал зуршлыг сэжүүр нь хаана нэг ойлгоод тэр сэжүүрийг өөрөөсөө аль болох холоолоо. Тэр сэжүүрийг дандаа нууцлаг байлгах. Тэр сэжүүрт хүрэхэд хол байлгах. Тэр нь л болохоор тэр муу дадал зуршлаас одоо хол байлгах юм бас нэг юм хууль болж байгаамаа. За тэгээд энийг бас маш их хэрэглээд үзэрэй. Одоо жишээлбэл тэгэхээр ингээд нэг жишээ нь болохоор буцаагаар нь шоколадтай жишээ нь бол тийм гаргая л да. Тэгэх юм бол гэртээ ингээд шоколад худалдаад авчих юм бол орой бол байнга тэрийг идэх нь штэ снэка тий одоо чипс идэр чим орой идэнэ. За тэгэх юм бол тэрийг худалдаж анханаас авахгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол гэрт идэх юмгүй болохоор зэрэг идэ гэдэг бодолч төргүй идэж чадах чиг бод. Тэгээд энэ ингээд дахиад муу дадал зуршлаасаас ингээд хөндөрөх боломжтой байгаа байхгүй юу. За тэгэхээр энэчээс юу хэлэх гээд байна гэхээр энэ ном дээр бичсэн болохоор self control тий муу зүйлийг хийхгүй байх гэдэг бол тий чамаас маш их энерги зарцуулна. Хэрвээ орчноо солихгүй байх юм бол тэгээд тийм муу орчинд байгаа хүн байх юм бол ерөнхийдөө сайн зүйл хийх айгүй тийм өөр сайн дадал зуршлыг хийхэд маш хэцүү байдаг. Баян тийм self control хийгээд маш их энерги зарцуулна. Тэр их энергийг яг 7 хоног гүрэлээ гэж одоо гүрэхтэй 7 хоног гүрээсээр хагаал тэгээд нөгөөх юм хажууд чинь ингээ нүднэр чинь байгаад тах юм бол буцаал нөгөөтгөрөө хийдэг болно шүү дээ тий. 7 хоног гүрийгээ тамиг татахгүйгээд байсан тамиг тэсэрээс тамиг татдаг найзуудтайгаа яваад тах юм бол тэгэл 7 хоногийн дараа за та тэгэл тий бацаал татах байхгүй. Тэгэхээр өөрийгөө ингэж гүрийх гэдэг бол богино хугацааны асуудал тийм урт хугацааны зүйл биш ээ. Тэгэхээр орчноо солих гэдэг бол за сэжүүрийг харагдахгүй болгох гэдэг нь бол урт хугацааны шийдэл юм аа гэж энэхүү нэгдүгээр хууль нь бол яриад дуусж байгаамаа. За тэгээ би нэгдүгээр хуулийг уншаад бас айгүй таалагдсан ойлгосон зүйл болохоор утас гэдэг орчин байна л да.
Тэгээ утсан дээр ухаалаг утсан дээр маш олон зүйл төвлөрсөн байна. Зөвхөн уцаар яриулахгүй байна тий. Төлбөр тооцоо тэгээд сошиал хэрэглээ гэдэг айгүй олон юм. Уг нь бол зүгээр л мэйл шалгах гал орсон чинь хажуугаар нэг Facebook-ийн notification ирэл тийшээ ороод баг мэйл шалгах гэжсэн намартаа төлбөр тооцоо хийх гэжсэн намартаа хин залгасан байг тий шалгах гэжсэн намартаа ингэ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг зохиогч хэлснээр л утсыг зөвхөн утсаар ярьдаг л хэрэглээ болгочихвол уг нь сайхан байсан юм а. Смартфоныг нэг ингээд аюу хэцүү болгоод байгаа маа гэх тий. Тэгээ смартфон ч ер нь бол амар тийм олон юмны дайсан болоод байгаа болохоор зарим тохиолдолд одоо төлөрмөр байгаа үедээ бүр үнэхээр та ер нь бол өөрийнхөө сэтгэлийн хатад найдаад хэрэггүй хин нэгэнд ингээд уцаа хураалгадаг юм уу эсвэл өөр өөрөнд аваач тавьж байгаа төвлөрөхгүй бол уцаас хажууд байгаа л бол юмдаа төвлөрөн гэдэг бол айгүй эрсдэлтэй алхам байна гэж тэгээд бас жишээ байсан л та нөгөө ажил дээр очиод өглөө нэг хідэн цаг төлөрмөр байгаа бол ажлынхаа хүнд ингээд бүр гэрээ мэрээ хийцэн ч байлгүй да тий хэдэн цаг хүртэл миний утсыг огт өгч болохгүй шүү гэд тэгэж хүртэл ингэж өөрийгөө хязгаарлах хэрэгтэй. Та утсандаа сатараад байгаа чинь таны муугийнх биш угаасаа сатааруулах юм амар их байгаа болохоор тэгэхээр өөрийнхөө сэтгэлийн хат матад найдалгүйгээр эртхэн ингээд хязгаарлах арга хэмжээгээ авсан дээрээ гэж бас бичсэн байсан таалагдсан. Тэгээ өнөөдөр бас нөгөө нэг хагас насаа өдөр заавцснаасаа хол байх ёстой байна гэдгийг аягүй сайн ойлгоод өөрөө мөрөнд авч тавьж маваад надтай ярих шаардлагатай бол зөвхөн залга малга гэж үгээд би мессеж харахгүй энэ гэж үгээд тэгсэн чинь бас утас харах шалтгаан гайгүй бага болоод багстгэл юм байна болтгол юм байна гэж бодлоо. Харин яг тийш. Тэгээд бас дээрс нь одоо аппликейшнуудаа сошиал медианаас салмаар ахмал тэр аппликейшн дуустгах ч гэдэм үү те. Сошиал медиаг зөвхөн компьютер дээр суухаараа хардаг ч гэдэм үү. Одоо нөгөө нэг түрүүний хэлжээс environment юу яг утас гэдэг тэр орчноо өөр газар тавих те. Тийм байдлаар ингэж контролдох асуудалтай байгаа. За тэгээд хоёр дахь хууль руугаа оръё. Хоёр дахь зарчим маань болохоор тэр дадал зуршлыг эерэг хийх гээд байгаа үрдөө суулган бар байгаа дадал зуршлаа хүсэмжит зүйл болгоо гэж тийм хэсэг байгаа юм. За хүн альва зүйлийг хүсэмжлэхдээ допамин өөрөөс нь ялгарах хэрэгтэй байдаг. За хүнд ингээд айгүй хурдан суучдаг муу дадал зуршлууд жишээлбэл одоо junk food идэх ч юм уу, видео гейм тоглох, сошиал медиа ухах энэ төр чинь болохоор амар их тийм допамин ялгаруулдаг зүйлс байдаг болохоор ингээ хурдан суучдаг юм ямар ч төвөггүй те. Гэл 1-2 хийгээл айгүй хурдан хүнд дадал болчдөг. Тийм зүйл байдаг. Тэгэхээр одоо энэ бүлэг дээр юм трик зааж өгч байгаа, арга зааж өгч байгаа. Тэрний яадаг вэ гэхээр за хүн болгонд тийм хүсэмжлээд ямар ч төвөггүйгээр те ингээд допамин ялгараад хийцдэг зүйл байдгаа. Гэтэл таны ингээд өөртөө суулгамаар байгаа танд хэрэгтэй тийм бас нэг дадал зуршил байдаг. Тэгвэл яагаад тэр хэрэгтэй дадал зуршлаа аль хэдийн танд ингээд суудсан байгаа хүсэмжит дадал зуршилтайгаа нийлүүлээд багцалчиж болохгүй гэдэг юм санаа байгаа юм л да. Тэгэнгүүт за жишээлбэл энэ дээр нэг гарсан жишээ нэг оюутан Америк Netflix үздэг гэсэн Netflix үздэг. Тэгээд өөрийгөө ингээд дуу жигээд жоохон хөдөлмөрөө спортоор хичээлмээр байна, дасгал хиймээр байна гэж боддог. Тэрийг хийж чадахгүйс. Тэгэхээр за тэгвэл өөрөө програм бичингүүтээ нэг юм дуу жидэг те. Нэг хөдөлгөөн дуу байдаг штэ. Гэртээ ундаг дуу те. Тэр дууг ингээд жигээд тэрнээс гарсан тодорхой юм хурдаар энергиэр Netflix нь аппликейшн ажилдаг тийм програм бичсэн юм байна. Тэгэнгүүт одоо нөгөө Netflix-ээ үзэж нөгөө допамин ялгараад тэгээд дугуугаа жигээд ингээд өөрийгөө дасгалаа хийгээд тэгэхээр одоо хүний тархинд ямар тохио өгч байгаа гэхээр дугуй жигэхэд ч амар хэцүү ядаргаатай зүйл биш, допамин ялгардаг зүйл нөгөө хэрэгтэй гормон чи ялгардаг, кайф авдаг зүйл гэдэг тийм мэдрэмж төрүүлчихэж байгаа юм байна л да. Одоо нэг ёсны өмнө таны хүсэмжит биш байсан дадал зуршлыг чинь ингээд албаар хүсэмжит дадалтай чинь багцлах журмаар одоо хэрэгтэй дадал зуршлыг чинь хүсэмжит дадал зуршил болгоод байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг бас би ингээд бодохгүй юу өөртөө ямар юм дадал зуршил хийж исэн бэ гэдгсэн чинь би өмнө нь Америк руу нэг юм сурч солилцоогоор яваад гээд өглөө аягүй эрт босох хэрэгтэй.
Тэгээ өглөө босоод номын санд суугаад ингээд нэг ном уншмаар байдаг хичээл эхлэхээс өмнө. Тэгтэл нөгөө өглөө босож чадахгүй байгаадсан байхгүй. Тэгэхээр тэр номын санд Friends гардгийг нөгөө нэг Friends-ийн видео кассетууд байгааг анзаарсан. Тэгээд за би өглөө очихл юм бол номын санд босоод очичтгэл юм бол Friends-ийн 2 анги 1 анги ч юм үзнэ. Тэгснийхаа дараа ингээд хичээл хэлэх номоо уншина гэдэг тийм дүрм өөртөө зохиохгүй. Тэгээд өглөө босон чинь за Friends үзэж байгаа юм чинь ингээд сэрэнгүүт ерөөсөө нэг төвгүй сэрээд байсан. Тэгээд огт өглөө бос чаддгүй байсан хүн чинь ямар ч асуудалгүйгээр ингээл өглөө босоод очиж Friends-ээ үзэл номоо уншаал хичээлдээ ороод тэгээ баг номын санд хамгийн олон цагийг өнгөрүүлснээр сурагчмар оюутан гэсэн шагнал авч баад тэр мөр санаанд орлоо. Тэгэхээр хүн бас өөрийгөө ингэж хуурч болдог те. Ингээд угаасаа хийх дуртай зүйлээрээ ингэж өөрийгөө аргалаад хийх хэрэгтэй юм хийхийн тулд хийх дуртай зүйлтэйгээ цуг уяах гэдэг ийм зүйлийг хийж болох нэ. За тэгээд энэ ном дээр одоо энэ аргыг зааж өгтөө. За одоо та жишээлбэл ингээ Facebook-ыг ухчих гад идэг байж болно шүү дээ. Facebook-ыг ухчих гад идэг. Гэтэл дасгал хөдөлгөөний дутагдал орсон байлаа гэж бодъё л доо. Хиймээр байгаа хийх ёстой хэрэгтэй зүйл чинь дасгал хөдөлгөөн хийх. Яалтчгүй ингээ хийчээд байгаа угаасаа хүсэмжит болсон зүйл чинь Facebook ухах байлаа гэж бодоход за та уцаа гаргаж угаасаа л ирнэ шүү дээ. Уцаа гаргаж ирлээ. Уцаа гаргаж ирэнгүүтээ нэг 10 сониочих. Тэгээд дараа нь Facebook-ыг авчих гэдэг ийм зорилго тавьчих юм бол 10 сониах бол за яг хөө эхэндээ танд хэцүү байвал 1-2 сониахаас ихсэн ч болно шүү дээ. Тэгээ явандаа тэрийг олон болгож болно. Ямар ч байсан ингээд нэг хийх ёстой дасгалаа нөгөө допамин ялгарч байгаа дээрээ гяс хийгээд тэгээ Facebook-ыг авчих юм бол таны энэ нөгөө нэг дасгал хөдөлгөөн хийх гэдэг чинь нэг тийм зовлонгүйгээр хийгдчих зүйл болчих юм аа. Тэгээд хамгийн гол нь тогтмол хийдэг зүйлийнхаа араас энэ хийх хэрэгтэй зүйлээ ингээ оролцох юм бол айгүй хурд уягдчих тийм байл та. Өглөөний цагаа уусны дараа одоо гяс нэг тийм юмаа хийгээд араас нь дуртай юмаа хийнчих тийм үү те. Эсвэл одоо оройныхоо шүдэ угаасныхаа дараа гяс нэг 5 сунаачаад тэгээ дараа нь араас нэг кино үзээд унтан ч гэдэг юм ийдгөө тийм угаасаа хийдэг зүйлийнхаа араас хийх хэрэгтэй зүйлээ тавиад тэгээд араас нь дуртай зүйлээ одоо хүсэмжит угаасаа хийдэг тэр аттрактив зүйлээ ингээд уйчих юм бол их амархан болчихно гэж тайлбарлаад байгаа. За тэгээд дараагийн бас арга зааж өгсөн байна л да. Тэрний юу вэ гэхээр хүрээллээ зөв сонгох. За хүнд хүний дадал зуршил үг үйлдэлд юу нөлөөлдөг гэхээр яалтчгүй хүрээлэл нөлөөлдөг. Ойр дотны гэр бүл те бас олонх нөлөөлдөг. За мөн эрх мэдэлтэй хүчтэй хүмүүс нөлөөлдөг. Ийм 3 төрлийн нөлөөлөл байт юм байна л да. Ойр дотны хүмүүс нөлөөлдгийг бүр ингээд баримттайгаар нэг судалгаан дээр жишээлбэл 12 мянган хүнийг те 32 жилийн турш ингээд хойноос нь ажиглаа авсан юм л да. Тэгсэн чинь нийт хүмүүсийн одоо 57% нь юу байсан? Одоо ойр дотных нь найз нөхдөн ч юм уу гэр бүлд нь тарган хүн байх тусмаа тарган хүн байх юм бол одоо өөрөө тарган байх тийм магадлал нь одоо өндөр байсан тий 57% байсан гэсэн үг. Тэгэхээр энэ юу хэлж ийн вэ гэхээр та хүсээгүй ойр дотныхоо хүмүүсээс нөлөөлөл авд юм аа. Тэгэхээр нөгөө хүрээллээ бас зөв сонгох. Тэр хүрээлэлд орчих юм бол таны одоо өөртөө суулгах гэдэг дадал зуршил чинь айгүй хурдан гэд дадал болохтой амархан болчдгоо гэсэн юм санаа хэлж байгаа. За дараагийн нэг бас арга зааж өгсөн нь болохоор муу дадал зуршлаасаа яаж салах вэ гэж одоо энэ Facebook үзэгч гэдэг юм уу те эсвэл ингээд заавал интернет ухчаад байдаг ч гэдэг юм уу те иймэрхүү дадал зуршлууд чинь ямар онцлогтой байдаг вэ гэхээр муу одоо сөрөг дадал зуршил чинь хүнд тэр дороо ингээд кайф өгдөг дадал зуршлууд байдаг. Нөгөө талаараа сайн эерэг дадал зуршлууд болохоор тэр дороо кайф өгдөггүй тодорхой хугацааны дараа ингээд үр дүнгээ өгдөг тийм дадал зуршлууд байгаад идэг. Муу дадал зуршил эсрэгээрээ
одоо кайф өгч байгаа боловч тодорхой хугацааны дараа хор уршиг нь гарч ирдэг. Сайн дууд дадал зуршил болохоор яг одоо ашигтай гэдг нь харагддгүй, нэг л их зовлон зүдгүүр санагдаад идэх те. Тэгэхээр нэг шал эсрэг ийм хоёр зүйл байдаг. Тэгэхээр одоо муу дадал зуршлынхаа нэгдүгээрт нь сул талуудыг маш сайн өөртөө ингэж сануулах хэрэгтэй. За сайн дадал зуршлынхаа бас одоо нөгөө зовлонтой санагдаад байгаа зүйлийнхаа бас эерэг талыг нь өөртөө сануулж авах хэрэгтэй гэдэг ч юм л да. За жишээлбэл мөнгө хэмнэх гэдэг дадал зуршлаа өөртөө суулгамаар байна гэж бодъё л доо. Мөнгө хэмнэх гэдэг чинь таныг ингээл өдөр болгоо юмыг чинь хязгаарлал тий, сонголтыг чинь хязгаарлал, санхүүгийн эрхчлөлөөр чинь хязгаарлал байгаа юм шиг тань сэтгэл төрүүлж магадгүй. Гэхдээ таны нөгөө талаар нь бодоод үз. Таны зорилго санхүүгийн эрхчлөлөнд хүрэх бицтэй тий. Гэтэл мөнгө хэмнэх гэдэг чинь яг урт хугацаанд бодоод үзвэл таныг илүү санхүүгийн эрхчлөлөнд хүрэх гээд байгаа. Тий. Тэгэхээр өдөр болгон бага хэмжээнд таныг хязгаарлаж байгаа боловч урт хугацаанд таны хүсэж байгаа санхүүгийн эрхчлөлөнд хүрэх гээд байгаа зүйл штэй гэдгийг өөртөө сануулах. Дадал зуршлыг эерэг дадал зуршлыг одоо үр дүн өөрт авчрах эерэг одоо талыг нь илүү харж өөрийнхөө одоо харах үнцгийг өөрчлөх гэдгээс бас дадал зуршил суулгах зүйл чинь эхлэх юм а гэдэг ийм хэсгээр ерөнхийдөө хоёр дахь дадал зуршлыг хүсэмжит болгох гэдэг зарчим байна дуусч байгаамаа. За дараагийн хандлаар 3 дахь хууль боёо эдгээр зүйлүүдээ амархан болгох, аль болох хийхэд амархан болгох гэж байгаа юм л та. За тэгээд энэ ч бол нэг жишээр хэлж байгаа нь болохоор нэг Флоридын их сургуульд болохоор тийм фото зургийн ангийг болохоор 2 группт байгаад нэг нь болохоор чанарын групп, нэг нь болохоор тооны групп, одоо тоо давтамжийн групп гэж хуваагаад за тэгээд чанарын групп нь болохоор яг нэг зургийг нь сонгож аваад тэгээд хамгийн чанартайгаар нь үнэлгээг нь өгнө гэж хэлсэн. За тэгээд дараа чинь тоо хэмжээний группт нь болохоор 100 зураг ав. За тэгээд 100 зураг авсан бол 100 авна. 90 зураг авсан бол 90 авна гэдэг. Тэ 80 зураг авсан бол 80% авна гэдэг. Тим үнэлгээгээр дүгнэ гэдэг ингээд хоёр группээс оюутнууд 2 группт хуваацсан байна л да. За тэгсэн чинь яг үр дүн нь юу болсон бэ гэхээр эцээсээс хамгийн сайн зураг, ангийн хамгийн сайн зураг аль группээс гарсан бэ гэсэн чинь тооны группээс гарсан юм. Өөрөөр хэлбэл нөгөө маш олон тооны зураг авсан, 100 зураг авсан, тийм даалгаар авсан тэр группээс нь гарсан юм. Тэгэхээр эндээс юу ч хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө нэг чанарн дээр сайжирсан тулгуурсан групп ч нь болохоор зөвхөн л стенээр хамгийн стенээр төгс зураг авна гэд бодсон. Тэгсэн хэрнээсээ бодоол яваадсан нөгөө нэг олон удаа зураг ерөөс аваагүй байсан байна. Нөгөө нэг тоон дээр тулгуурсан зураг авалтын групп нь болохоор 100 зураг авах юм чинь гээл стенээр энэ тэнд очиод дараад яваадсан чинь яа харахгүй сүлрүүгээ эхний мэдээж 20 зураг муу байсан гэж болно. Дараачийн зургууд сайжирсан сүлрүү 100 зураг авсан чинь хамгийн сайн зургуудаа гаргаж чадсан юм байна. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гэж байна гэхээр ер нь бол ямар нэгэн зүйлийг сурахад бол ямар нэгэн зүйлийг өөртөө ингэ шингээж авахд бол хамгийн сайн арга нь болохоор ерөөсөө төлөвлөх биш харин тэр зүйлээ үйлдэл гаргаж яг тэрийг хийх хэрэгтэй байд юм байна. Тэгэхээр ерөөсөө ингээд яг төгс төгөлдөр гэдэг бол ерөөсөө сайн зүйлийн дайсан байдаг гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр хүмүүс хөвчлэн нөгөө нэг үйлдэл гаргахаас эмээгээд яагаад гэх юм бол хэрэг ямар нэг үйлдэл гаргачих юм бол тэр нь буцаагаад өөрт нь одоо амжилтгүй болгоч тийм үү, нэр хүнд нь муу болгоч тийм үү, тийм байдлаар нөлөөдөг учраас хүмүүс тэрнээс нь айгаад үйлдэл гаргадаг. Тэгэл ингээл би судалж байгаа, би одоо төлөвлөж байгаа, би юм хийх чаа гэдээ яваад байдаг. Гэтэл яг нөгөө нэг үйлдэл гаргадаггүй, яг тэнцээрээс юм хийдэггүй. Хэрвээ тэгэх юм бол үйлдэл гаргах юм бол тэр нь буцаагаад хамгийн сайн одоо үрдэн авчирд юм аа. Эндээс юу гэж хэлэх гэдэг нь 3 дугаар ерөөсө хууль нь болохоор үйлдэл гаргаж тэр зүйлээ маш олон удаа давтаж хийхээр буцаагаад тэр нь сайн одоо habits буюу одоо дадал зуршил болдго юм байна. Тэгэхээр дадал зуршил гэдэг чинь өөрөө угаасаа та бүхэн хамгийн ихний зүйлээс хэлжсэн олон нэг зүйлийг олон тохиолдолд давтах хийх ёстой. Тэгэхээр тэр зүйлийг олон дахин давтаж хийснээрээ үйлдэл гаргаснараа та тэр дадал зуршлыг өөртөө шингээх нэ. За тэгээд хүмүүс хөвчлэн асуудал гэдэг. Тэгвэл хэр зэрэг удаан дадал зуршил хэдэн сар хэрэгтэй нэг дадал зуршилыг шингээхэд гэдэг тий. Тэгэхээр тэр хугацаа бол ерөөсөө хамаагүй гол нь тооны асуудал байдаг. Жишээлбэл та жилд 2 удаа теннис тоглодог байх юм бол эцэж та мэрэгжлийн теннис чинь болохгүй. Харин өдөр болгон өглөө нэг оройн нэг тоглодог байх юм бол мэдээж маш хурдан хугацаанд мэрэгжлийн теннис чинь болох боломжтой тий. Тэгэхээр ерөөсөө хугацааны асуудал биш
хэр зэрэг автоматтай хийж байгаагийн асуудал байдаг. Тэгэхээр түүнийг маш олон удаа хийх хэрэгтэй байх нэ. Тэгээ олон удаа ямар нэгэн зүйлийг хийдэг болохын тулд мэдээж буцаагаад least effort буюу хамгийн бага танаас тийм хүч чадал гаргадаг байхаар орчноо зохицуулах хэрэгтэй. Хүмүүс угаасаа яадаг ч тийм ойлгомжтой хүн гэдэг зүйл бол угаасаа хүн юм чинь натуралаараа байх юм бол ямар хийж чаддаг амархан юм байна уу хэцүү юм байна уу гэх юм бол адилхан үр дүн авчирна гэх юм бол амархан л явна шүү дээ тий. Тэгэхээр хүрээлэн байгаа орчноо тэр дадал зуршлыг хийхэд аль болох амархан болох хэрэгтэй. Тэгээд тиймэрхүү байдлаар setup хийж одоо янзлах хэрэгтэй. Жишээлбэл одоо түрүүний хэлжсэн та одоо эрүүл хоол идэ гэд бодсон явж гэтэл орой уулах найзуудтайгаа хоол нь гардаг байх юм уу те. Тэгэх юм бол нөгөө нэг та эрүүл хоол идэ гэдэг тэр хийх байгаа дадал зуршил маш хэцүү болчихж байгаа байхгүй юу? Ресторанаас ресторан дороо таны эрүүл хоол идэх тэр боломж чинь байна уу ч тийм байхгүй. Тэгвэл та ингээд бүр өөрөө хүчлэх болно те. Эрүүл хоол идэх нь гэрээс хоол авч ирэх юм уу? Найзуудынхаа өмнө хийх нь одоо эрүүл хоол идэн гээд өөрийнхөө хоолыг гаргаж ирнэ гэдэг чинь бас нэлээд л найзуудаасаа имэн хүмүүс юу гэж хэлэх юм бол ямар гажиг юм бэ ч гэдэг юм уу тийм хэлнэ гээд амар хэцүү болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр орчноо аль болох тэр шин сайн одоо дадал зуршлыг бий болгоход аль болох амархан болох хэрэгтэй. Өөрийнхөө төлөө тэр гаргах хэрэгтэй. Тэгвэл friction буюу тэр шин зүйлийг хийхэд амархан болох хэрэгтэй гэдэг тийм зүйл одоо хэлж байгаа юм л да. За тэгээд шин дадал зуршлыг бас хийхэд одоо амархан болгохын тулд ямар ч хэцүү одоо амьдралын одоо төлөвлөгөө хийж аваад амьдралын таны одоо хүрмээр байгаа тэр зүйлийг ямар ч хэцүү юм байсан тэрийг бол маш амархан 2 минутын дадал зуршил болгох боломжтой байдаг. За жишээлбэл одоо хэлээ л да энэ ч бол жишээ нь одоо буцаад одоо эрүүл амьдрах гэдэг зүйл рүү орё те. Би эрүүл амьдрмаар байна гэдэг нь болохоор таны амьдралын одоо хийх байгаа том зорилго байлаа гэж. Тэгэх юм бол тэр эрүүл амьдрал гэдэг нь болохоор юу болох вэ? Эрүүл амьдрахын тулд би тэгвэл жингээ барих хэрэгтэй юм. Тэгвэл жингээ барихын тулд би дасгал хийх хэрэгтэй юм. Дасгал хийхин тулд би дасгалынхаа хувцсыг өмсөх хэрэгтэй юм. Пүүзээ өмсөхөд дасгалынхаа хувцсан солих хэрэгтэй юм. За тэгвэл эндээс харахад эрүүл амьдрал хэв маягийг болно гэхээр амар том тий хаанаас юу их юм мэдхгүй болчихж байгаа тийм том юм байна тий. Тэгвэл тэрийг амархан дадал зуршил болгох гингүүд ерөөсөө гутлаа өмсөх. Дасгалынхаа гутлыг өмсөв дасгалынхаа хувцсыг өмсөх. Хинч дасгалынхаа гутлыг дасгалынхаа хувцсыг бол өмсөж чадна шүү дээ тий. Тэгэхээр ийм жижигхэн маш амархан дасгал зуршил болох боломжтой. Өөрөөр хэлбэл 2 минутын дадал зуршил. За тэгээд ингээд хамгийн эхлээд та тэгвэл ерөөсө 2 минут дасгал гутлаа өмсөд пүүзээ өмсөд 2 минутгүй тэгэл болоо. Тэгэл буцаад ороод байна. Тэрийг 2 3 7 хийгээд үз. Гол нь энэчээс юу гэж хэлэх гээд байна гэхээр эрүүл амьдрах гэдэг тэр том дадал зуршлыг чинь жижигхэн 2 минутанд гол аваад 2 минут гүйх бол эсвэл 2 минут алхах бол хинч чадна тий. Тэгээд та хоёрын боломжтой л ах юм бол 2 минут ч юм уу 10 секунд ч юм уу ингээд хийчихэд тэгээ буцаад ерөөсөй байлчих. Тэгээд энэчээс ингээд зарим хүмүүс хэлдэг өө намайг наа чинь ингээд худлаад яах гээд штэ. Хуурах гэдэг 2 минут гэснээр яг 10 минут намайг 30 минут ингээд алхуулах гээд байна гэж тийм үү тий. Тийм биш. Өөрийнхөө нэг уншигч нь болохоор яг хийсэн болохоор яг жим рүү ерөөсөй 2 минут л явдаг бай гэж хийсэн тий. Тэгээ 2 минут очсноо нөгөө нь болохоор ерөөсөй 2 минут очиод жимд очиод 2 минут ийм үргэлжлээд буцаад гараад явцсан. Тэрийг ингээд хийгээд ахаар ерөөхдөө юу гэдэг вэ? Би жим орох гэдэг дадал зуршил чинь аль хэдийн маш амархан болчих واخхой. Жим орох ерөөсөө асуудалгүй. Өдөр болгон жим орох ерөөсөө асуудал 2 минут юм чинь готлоо өмсөх ерөөсөө асуудалгүй. Тэгээд дараа нь угаасаа тэр эхнийхэн дадал зуршил нь маш амархан болчихгоо. За тэгвэл жим ороод 10 минут болгодог болчих. Анх нөө жим орч чаддаг хүн чинь угаасаа дараа чи 10 минут болохоо дахиад амархан болчих واخхой. Гих мэдчлэн ямар ч хэцүү дадал зуршлыг 2 минутанд хийх тийм маш амархан зүйл хийх боломжтой. Тэгэхээр энийг болохоор 2 минутын дөрөм гэж яриад байгаа юм. За тэгээд 3 дугаар хуулийн болохоор нөгөө тал руугаа эргэж байгаа одоо inversion гэж байна шүү дээ. Өөрчлөсөн хуулиур нь болохоор амархан болох биш хэцүү болгох. Муу дадал зуршлыг одоо хэцүү болгох. Яаж тэгвэл муу дадал зуршлыг одоо хийхэд хэцүү болгох вэ гэхлээр commitment device гэж нэг зүйлийг бас техникийг хэрэглэх боломжтой. Одоо жишээлбэл та бүхэн мэдж байгаа нөгөө нэг Notre Dame-ийн
юу гэж яаштай Козимото гэдэг нүүн Hunchback of Notre Dame гэдэг маш алдтай үлгэр байдаг шүү дээ. Зохиод байдаг. Тэрийг бичсэн Victor Hugo болохоор яасан бэ гэхээр ингээд номынхаа зохиолчтой юма тохирсон тэгсээрээс ерөөсөн номоо бичихгүй бүтэн ингээл зунжангаа ингээл шавуудаалц ингээл наргаал яваадсан хүмүүстэй уулзаад тэгээ сүүл рүүгээ өөрөө яасан бэ гэхээр бүх хувцаа өөрийнхөө туслагчид өгөөд ингээд гэрээсээ гаргаад өөртөө юу үлдсэн бэ гэхээр зөвхөн унтлагын хувцас тэгээд дээгүүр нөмрөх нэг юм нөмрөх шиг юмтай үлдсэн гэж байгаа байхгүй. Тэгээд гэртээ үлдсэн тэгээд 3 сар гэртээ бүгээд тэгээд ингээд хувцас байхгүй учраас өөрөөсөө гарах боломжгүй гэрээсээ тэгээд хүн амьтандаа уулзчих боломжгүй. Тэгээд хоолоо ол ингээд авчруулчихсан. Тэгээд ингээд 3 сар гэртээ бүгээд тэгээд нөгөө нэг жилжингээ ерөөсөө зохиолоо бичээгүй тэгээд шоудаж явсан хүч нь 3 сарын дотор гэрээсээ гарах боломжгүй болсон байхгүй юу. Угаасаа гарыг ч гэсэн гарч чадахгүй. Нөгөө таачигтай тэгээд унтлагын хувцастай тий. Тэгээд өөрийгөө гэртээ цаашлаад 3 сар бүгээд тэгсэн чинь номоо болохоор нөгөө хийсэн дедлайнаас нь 2-3-7 хоногийн өмнө хүртэл дуусгаж ирсэн. Тийм алдартай тэгээд нөгөө Notre Dame-ийн Hunchback-ийн энэ нь болохоор ингэж гарч ирсэн ийм зохиол юм байна. Тэгэхээр энэ бол нөгөө нэг буцаагаад хийх боломжгүй болгох. Ямар нэгэн зүйлийг хийхэд маш хэцүү болгох гэдэг энэ аргыг болохоор хэрэгсэн байгаа. Энэ болохоор ерөөсө commitment device байхгүй юу. За иймэрхүү байдлаар бас та өөрийнхөө зүйлүүдээ өөрчлөх боломжтой байх нэ тий. Дадал зуршлыг амархан болгох эсвэл муу дадал зуршлыг хэцүү болгох гэдэг ийм арга байж болох нэ. Энэ өшөө номон дээр болохоор зөндөө олон гоё жишээнүүд байгаа. Тэгтээ бидний цаг хөрхөө болохоор жоохон алгасаад ярьчих гэж бодож байна. За тэгээд дөрөв дэх зарчим болохоор дөрөвдөх зарчим байна болохоор кайфтай болгох гэдэг байгаа шүү дээ. Дадал зуршлаа кайфтай болгох. За энэ дээр нэг жишээгээр хэлж байгаа юм л да. Пакистаны Карачи гээд хотод Procter & Gamble-ийн Safeguard гээд савнгаа эрхэн нэвтрүүлсэн талаар Safeguard тухайн үед энэ Карачи хотод амьдардаг 9 сая хүний хувьд бол ер нь бол нэлээд үнэтэй савндаа ордог нэг хүн хэрэгэлдэггүй байсан юм байна. За тэгээд маркетингийн багийнхан болохоор үнэтэй савнч гэсэн нэг хэрэглээд үзчих юм бол хөөсрөлт нь тэгээд тэр хүний гараа угаагаа цэвэрхэн мэдрэмж төрүүлж байгаа тэр кайф нь бол шал өөр байх юм аа. Тэгэхээр эхний ээлжинд тэр кайфыг мэдрүүлэхийн тулд үнгүү тараая гэд үнгүү тарааж үтсэн юм байна. Тэгээд үнгүү тараагаад нэг хүмүүсийг ингээд нэг сар хэрэглүүлээд тэр кайфтай тааламжтай мэдрэмжийг мэдрүүлсний дараа дахиад 6 сарын дараа ирээд шалгасан чинь нөгөө үнгүү тарахаа болцсон байсан ч гэсэн нийт хүмүүсийнх нь 90% нь Safeguard-ыг ашигласан хэвээрэл байсан. Энээс юу гэж харагдж байгаа гэхээр альва дадал зуршил кайфтай хүн тааламжтай мэдрэмжийг төрүүлэх тусмаа дахиж давтагдах магадлал нь өндөр байдгаа. Дадал болох магадлал нь өндөр байдгаа гэж тайлбарлаад байгаа. За номын зохиогч маань болохоор эрэг дадал зуршил, сөрөг дадал зуршил яагаад ингэж эрг нь хэцүү, сөрөг нь ингээд хүнд амархан урт наалтчт юм бэ гэдэг талаар тайлбарлаж байгаа. Энэ дээр нөгөө Homo sapiens-чүүдийг 200 мянган жилийн өмнөөс ямар нөхцөл байдалд амьдарч байсан. Тэгээ сүүлийн 500 жил ямар өөр болсон талаар ингээд жишээ авч байгаа. 200 мянган жилийн өмнөөс Homo sapiens-чүүд энэ урт хугацааны ихэнх цаг хугацаанд тэгээ сүүлийн 500 жилээс өмнөх бүх цаг хугацаанд нь ерөөсөө л ингээд маш хурдан ингээд нэг үйлдэлийнхаа хариу шагналыг мэдэрдэг тийм орчинд амьдарч байсан. Жишээлбэл амьтнаас өөрийгөө хамгаалах ингээд эсвэл хоолоо олж идэх ч гэдэг юм уу, амьд таагнагч гэдэг юм уу, аюулаас цогтаагч гэдэг юм уу энэ бүх зүйл нь ингээд маш хурдан үйлдэл хийж маш хурдан хариу үр дүнг нь үздэг ийм нөхцөл байдалд амьдарч байгаа. Тэгээ сүүлийн 500 жилд болохоор илүү ингээд технологи хөгжөөд, технологи, шинжлэх ухаан хөгжөөд илүү юм ингээд арай нэг юм дараагийн түвшинд очиод альва зүйлийг хийж байгаа зүйлийг чи үр дүн нь хэсэг хугацааны дараа ингэж мэдрэгддэг тийм болоод байгаа юм л да. Жишээлбэл юу гэдгийг хадгаламж хийх ч гэдэг юм уу хадгаламж хийсэн чи үр дүн нь хэсэг хугацааны дараа мэдрэгдэн. За эсвэл хөрөнгө оруулалт гэдэг юм уу ер нь бол ингээд альва зүйлийг багаар хийж ингэж үр дүнгээ намсдаг тийм орчин нийгэм рүү бид нар ингэ шилжсэн байна л да. Тэгэхээр Homo sapiens-чууд бидний хүн төрөлхтний
тарих бол хурдхан шиг л ингэж кайф мэдэрдэг, хурдхан шиг л үр дүнгээ мэдэрдэг ийм тарих хിവэрэл байгаад байгаа. Ягаад тэгэхээр аль 200 мянган жилийн туршид ингэ явцсан болохоор сүүлийн 500 жил нийгэм ингээд өөрчлөгдсөн болохоор өөрчлөгдөхгүй шүү дээ. Тархины маань бүтцтэй ингээд гормон ялгардаг тэр бие организм маань хിവэрэл байгаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг хурдан ингэж үр дүнгээ амсдаг, кайф мэдэрдэг тэр зүйлүүдтэй илүү бид нар татгцсан хിവэрэл байгаад байгаа юм л да. Тийм болохоор хүмүүс хичнээн муу дадал зуршлуудыг жишээлбэл тамхи татах уушгины хорт хавдар тусгана гэж мэдсээр ижиж ингээд одоогийнхоо жаргалтай, одоогийнхоо кайфтаа ингээд болоод татчихдаг ч юм уу. Их итгэн таргалуулна гэдгийг угаасаа мэдсээр ижиж ингээд одоо тэсгүй ичдэг ч юм уу те. Энэ болгон чинь угаасаа л Homo sapiens-уудын тархины үйл ажиллагаа, бие организмын үйл ажиллагаа ингээд тогтцсон байгаа болохоор энээсээ ингээд зүгтаахт маш хэцүү байт юм байна. За тэгэхээр бид нар энийг яаж одоо энэ механизмыг яаж зүгээр ашиглах ёстой вэ гэхээр эерэг дадал зуршлыг хийхдээ ч гэсэн заавал урт хугацаанд үр дүнг нь амсдаг биш, хийх тухай бүрд нь ингэж кайф мэдрүүлдэг болгож гэж өөрчилж хуургах хэрэгтэй юм байна л да. Тохируулах хэрэгтэй гэсэн үг. За жишээлбэл ингээд одоо химнэлт хийх гэдэг нөгөө дадал зуршлаа яриа л да тий. Химнэлт гадуур идмээргүй байна, гадуур идэх хоолны мөнгөө химнэмээр байна гэдэг юм дадал зуршил байлаа гэж үтэй. Тэрийг ингээд химжээ гэдгээ нүдэн дээр илэрхий ингэж өөртөө кайф мэдрүүлэхийн тулд жишээлбэл нэг хос болохоро Европ руу аялах гэдэг нэртэй ийм хадгаламж нийцсэн юм байна. Тэгэл өнөөдөр гадуур идэх гэжсэн тессэн бол за гадуур идэхэд нэг хэдэн доллар өртийн те $50 өрөх байсан бол за тэр $50 ингээд Европ руу аялах гэдэг хадгаламж руугаа ингээд шидэд идэг те хийгээд идэг. Тэгээд жилийн дараа нөгөө нэг гадуур идэхээ ингэж тэсвэж химэнсэн тэр бүх мөнгө нь нийлээд жигнэсээ Европ руу аялах мөнгө нь бүрдсэн байсан. Тэгэхээр ингээд өдөр болгон химэнжин шүү, хийж шүү, болж шүү гэдэг тэр шагналаа өөртөө мэдрүүлэх тэр зүйлийг бий болгох хэрэгтэй шүү гэж ингэж хэлээд байгаа юм л да. За тэгээд энэ кайфыг мэдрүүлэх зүйл бол бас нэг арга нь болохоор тэмдэглэл хөтлөх. За хамгийн амархан зүйл болохоор ингээд календар дээр ерөөсөө нэг дадал зуршлыг хийж чадсан л бол тэр өдрөө ингээд X тэмдгээр тэр өдрөө ингээд дараадах тий. За одоо тамхи татахыг татгалзаж байгаа тий. Тамхи татахгүй байх гэдэг шинэ зуршил бий болох гэдэг байгаа хүн байлаа гэж бодъё л та. Тэгээ тамхи татахгүй байгаа өдөр болгоно ингээд хэрэгслээд явах юм бол таны календар дээр чинь ингээд томоос томоор олон хэрэгс ингээд зурагдсан байвал би чинь ингээд тамхи татахгүй яваад иж болоод ижтэй гэдэг чинь нүдэн дээр чи илэрхий. Тэгээ хэрэгс сурах болгон чинь маш кайфтай. Тэгэнгүүтээ олон хэрэгс ингээд зурх тусмаа би чинь ийм олон өдөр хичээсэн юм чи яагаад дахиад нэг өдөр хичээж чадахгүй гэж ингээд улам тэрнээсээ урам аваад тэрийг өргөжлүүлээд авах боломжтой байдаг. За бас бидний сайн мэддэгтэй Америкийн одоо эцэг гэж нэрлэгдэх Бенджамин Франклин болохоор бас өөрийнхөө тэр 13 зарчмын талаар өдөр болгон тэр зарчмаа ингээд биелүүлж чадж байгаа хэсэг дээрээ ингэж өөрөө тэмдэглэдэг тэмдэглэл хөтэлдэг байсан юм л да. Тэгж 10 хэдэн зарчим тэмдэглэхгүй байсан ч гэсэн ятаж нэг зарчмаас эхлээд те нэг дадал зуршлаас эхлээд хийж чадсан л бол өөрийгөө урамшуулад тэрийгэ заавал нэг тэмдэглэдэг нүдэнд харагдах учраас томор календар дээр хэрэгсэлдэг ингээд явчих юм бол одоо жишээлбэл ингэж тамхи татахгүй байгаагаа траклдаг те тэмдэглэдэг хүн тэмдэглэдэггүй хүнтэй харьцуулахад тамхинаас гарах магадлал нь хамаагүй өндөр байдаг гэсэн юм судалгаа хүртэл байдаг юм байна л да. Тэгэхээр ингэж цаавал тэмдэглэж явах нь танд айгүй тийм сайн нөлөө үзүүлдэг шүү гэсэн юм юу байна. Жишээ байна. За тэгээд гэхдээ ингээд одоо жишээлбэл турах гэж байгаа хүн те өдөр болгон хэдэн килограмм турж байгаагаа ингээд тэмдэглэл яваад байлаа гэж бодъё л да. Гэтэл чинь нөгөө турах процесс чинь бас тийм сансныг бодвол хурдан явахгүй те нэг хэсэг ингээд дасгал хөдөлгөөн хийгээл хоолоо соогаад байгаа мөртлөө нэг чин унахгүй байж болно шүү дээ. Гэтэл та ингээд
тэмдэглэл хөтлөх гэдэг дээр хэтэрхий ач холбогдол өгөөд нөгөө тооны араас хөөцлүүд ах юм бол тооч нь бол ингээ буурахгүй байгаад идэг. Та тэрнээсээ болоо сэтгэлээр унаал тий. Гэтэл яг ингээд бодит байдал дээр та тасгал хийж байгаагаасаа болоод арс чин сайхан толиогоод би чинь хөнгөрөөд ингээд тоон дээр харагдахгүй байгаа ч биеийн чанарын хувьд жоох мэдгэдэггүй өөрчлөлт танд мэдрэгдээд байвал яг үнэндээ тэр тэмдэглэл хөтлөх тооны араас хөөцөлт гэдэг чинь тийм чухал биш ээ. Явж тэмдэглэл хамгийн чухал биш ээ. Хамгийн гол нь таны дадал зуршил чинь ингээд амжилтаа үргэлжилж гин үү, хэрэгжиж гин үү гэдэг чинь чухал гэдгийг та тэмдэглэл хөтлөх явцдаа бас анзаарах хэрэгтэй. Хамгийн чухал нь тэмдэглэл хөтлөх биш, хамгийн чухал нь та тэр дадлыг амжилтаар хэрэгжүүлж чадж гин үгүй юу гэдэг чинь хамгийн чухал байх ёстой маа гэж тэр бас сануулсан байгаа юм. За тэгээд ингээд өдөр болгон тэр эерэг дадал зуршлаа тэмдэглээ те ингээд үргэлжлүүлээ явж идэл чинь тасрах үе бол тохиолдолноо нэг юм уу те тасрах одоо зайлшгүй ажил гарсан ч юм уу ямар нэгэн урьдчилж хараагүй зүйл тохиолж болно шүү дээ. Тэгсэн тохиолдолд за бүтггүй юм байна. Би нэг удаа алдсан юм чи одоо ингээл дүүрсэн хорвоо боллоо гэх биш. Амжилтаа явдаг хүмүүс бол хоёр дахь удаа тэр зүйлийг таслахгүй тулд дороо ингээд сэргээл дороо буцаагаад нөгөө хийжсэн зүйлээ үргэлжлүүлэх дээр анхаардаг юм байна. Тэгэхээр эхний удаа таслах гэдэг бол эхний удаа хийгээгүй гэдэг бол тохиолддог зүйл. Энэ бол одоо гарчуулах алдаа. Хоёр дахь удаага хийж байгаа гэдэг бол магадгүй 3 дахь удаага тийм ингээд дахиад таслаад эхэлж байгаа гэж байгаа бол та шал өөр сөрөг дадал зуршлыг өөртөө суулгаж эхэлж байна л гэсэн үг. За одоо манай подкаст нэг удаа тасалж үзээл тэгэл одоо 2 дахь 3 дахь гээд одоо мэдгүй хэдгээ тасалтай явж байгаа. Энэ бол ингээд шинэ буруу дадал зуршил суугаа явж байгааг илэрэл واخгүй юу? Харин яг үнэ. Ер нь ингээд газ алдаага засаад 2 дахь 3 дахь удаага энэ зүйлийг давтахгүй байх талаас нь анхаарах ёстой маа гэдгийг энэ тэр анхааруулсан байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор одоо аливаа дадал зуршлыг тий түрүүн бас хэлсэн хүрээлэл аягүй чухлаа тий хэнийг одоо сайныг дагуу сарныг гэрэл гэдэгтэй адилхан тий аливаа цуг хийж байгаа хүмүүс, цуг амьдарч байгаа хүмүүс хүрээллээсээ хүмүүс аягүй их нөлөөлөл авдаг. За эсвэргээр сөрөг дадал зуршлыг бас одоо зогсоохын тулд одоо хүрээлэлээ ашиглаж болно гэсэн юм санаа байгаа юм л да. Яаж вэ гэхээр хүн чинь нөгөө нэг за би одоо турна ингээл өөртөө амлах нэг өөртөө хажуу хайрныхаа хүмүүст хэлээд за одоо би өөртөө турахгүй бол ингээрэ тэгээрэ намайг ингэж шийдгээрэ гэж хэлэх бас шал өөр идэг шүү дээ. Тэгэхээр сөрөг дадал зуршлыг те эсрэгээр нь одоо маш тийм кайфгүй болгох тийм тааламжгүй болгох арга нь болохоор эргэн тойрондоо амлах тэгээд амлсандаа одоо хүрэхгүй байгаа амлалтаа зөрчөөд ичгүүртэй байдалд орох гэдэг тийм арга юм байна л да. За турах одоо нэг хүн жишээлбэл ингээд их нэртэйгээ тасгалжуулагчтайгаа одоо жимийнхаа тасгалжуулагчтайгаа гурван гэрээ байгуулсан байна. За би одоо ингээд 4-7 хоногийн ийм дэглэн барина тий. Тэгээд ийм дэглэмээ ингэж зөрчих юм бол би тасгалжуулагчдаа зөрчих болгондоо $100 өгнө. Их нэртэй $400 өгнө мөн ингээд амар өндөр тийм юутай тургуултай. Тэгээд тэн дээр бүр гар үлийн үсгээ 3 талд зураад баталгаажуулаад ингээд заавал албачуулж ийж за би энэ худлаа тоглоогүй чи ихнээсээ энийг хийх гээд байгаа маа би үнэхээр жинхнээсээ хийх гээд байгаа гэдгээ өөртөө амлаж байгаа бусад хүмүүст амлаж байгаа тэрийг заавал ингэж хийж харуулах тийм өөртөө дарамтчилт үзүүлж байгаа юм л да. За тэгээ энэ жишээн дээр бүр мөнгөнд торгуулаас гадна би одоо инээдтэй хувцлаад уг нь бол ийм костюм пижак өмсч ажилдаа очдог юм хүн юм байл та. Тийм ажил хийдэг хүн. Гэтэл хэрвээ би энэ дэглэмээ зөрчих юм бол джинс за тэгээ хүүдийн өмсөд, малгай өмсөд те ингээд маш тийм спорт хувцлаад ажил дээр бүтэн 1 сар очин шиг юм бүр юм боломжгүй хэцүү торгуулуудыг зориуд тавьсан. Тэгэнгүүт чинь ингээл за өнөөдөр хоолоо алгасчих гэдэг юм уу дэглэмээ зөрчиж гэж бодогдонгууд нөгөө шийтгэл чинь санаанд нь ороод өстой нэрээ бүтэн сар тэгэж хувцсан ч гэж юу аах вэ? За хоолныхоо дэглэмийг барихаас тач гэх юм. Тэгээд ингээ гүрийгээд тодорхой хугацаанд явсны дараа угаасаа тэр дэглэм чинь нэг зовлонгүй хийгддэг болчихж байгаа байхгүй. За бас нэг инээдтэй жишээ болохоор өглөө босох гээд чадахгүй байсан хүн юм л да. Тэнгүүд Twitter дээрээ ингээд нэг автомат тохиргоо хийцэн. Өглөө сэрүүлгээ ингээд 5:55 дуурна.
За тэгээд тэр 5:55-аас ингээ хэд удаа дуурайд хэрвээ сэрэхгүй 6:10 хүртэл сэрэхгүй байвал 6:10-т Twitter дээр нь автоматар ийм нэг пост ордог. Тэгээд твит жиргээ гардаг. Тэр нь болохоор за тэгээд 6 цаг 10 минут болж байна. Би босоог байна. Ягаад гэвэл би маш залхуу юм. Тэгээ намайг шийтгээд надаас энэ твит дээр минь хариу бичээд PayPal-оор $5 аваарай гэсэн ийм автомат жиргээ тавигддаг. Тэгэл ингээл өглөөс ирэхгүй 5:55 сэрүүлэг дугаараас ирэхгүй байвал яана одоо 6:10-аас нөгөө твит чинь ингээд жиргээ чи автоматар тавигдаад би баахан $5 өртөө болох нь гэл тэр нь бодогдоод хүн чинь сэрхээс өөр аргагүй штэ. Гэх мэтчлэг хүмүүс ингээд сөрөг дадал зуршлыг хийх үед маш тийм хэцүү ичгүүртэй зүйл тохиолддог ч юм уу тийм байдлаар бас гээд хүрээлэлээ ашиглаж болох юм гэсэн ийм санаагаар ерөнхийдөө энэ 4 зарчмын байна тайлбар дуусч байгаамаа. За 4 зарчим бол угаасаа шууд амьдралд маш их хэрэглэх боломжтой тийм 4 зарчмууд байгаа. За тэгээд дээрэс нэмээд бүгдээрээ жоохон агсан төвшний дахиад жоохон зарчмуудыг яриад тэгээд энэ намайг дуусгах гэж бодож байна. За тэгээд нэг зүйл бол яг яхаарахгүй дурдгацтай зүйл бол генетикийн тухай байгаа юм л да. Хизээ генетик бид нар чухал байдаг, хизээ бид нар чухал байдаггүй гэдэг. За тэгээ ном маань эхэлж байгаа бүгдээрээ та бүхэн мэдээ Америк нэгдсэн улсын усан сэлгэгч олимпи маш олон медальтай Майкл Фелпс гэдэг бүгдээрээ тамирчны бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Хамгийн алдартай баг олимпиад хамгийн олон алтан медаль авсан гэдгээрээ тийм алдартай хүн байгаа. За тэгвэл бас дахиад нэг хүнд олимпийн бас 2 удаагийн алтан медальтай Эл Гүрэж гэдэг Мароккосын бас марафон гүдэг тийм тамирчин байгаа юм л да. За энэ хоёрыг хэрвээ харьцуулъя гэж бодъё. Хоёулаа олимпиад алтан медальтай өөрийнхөө нэг нь усан цэлэгт нэг нь болохоор гүдэг тийм марафон гүдэг марафоноор гүдэг тийм хоёулаа тамирчин гэ байна. Гэтэл яагаад энэ хоёр хүн хэрвээ энэ хоёр мэрэгчлээс олцсон байх гэж лээ. За Эл Гүрэж нь болохоор усан цэлэд Майкл Фелпс хэрвээ марафонд гүйсэн бол хоёулаа олимпийн медаль авч чадах байсан уу гэх юм бол тэр бол маш асуудалтай асуудал юм те. За тэгээд энэ хоёрыг хэлэнд нь харьцуулах юм бол ойролцоогоор өндрийн хувьд болохоор Майкл Фелпс болохоор 20 см бараг шоу өндөр, маш өндөр те. Эл Гүрэж нь болохоор хамгийн намхан байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээсээ сонирхолтой нь болохоор хөлнийх нь урт нь хоёулаа адилхан гэж байгаа 20 см өндрийн зураг дээрээс хөлнийх нь урт нь адилхан. Тэгэхээр эндээс харах юу хийж юм бэ? Майкл Фелпс болохоор маш том урт цээжтэй. Тэгээд өндөр хүн байгаа байхгүй. Тэгээд жингийн хувьд болох юм бол бараг 20-30 кг-аар хүнд тэгээд өндөр хүн байна. Эл Гүрэж нарийнхан тэг хөл урттай тийм хөнгөн жингийн хүн байгаа байхгүй. Хэрвээ энэ хоёр мэрэгчлээ ингээд солиод Эл Гүрэж хэрвээ усан сэлэг дээр хичээлэх юм бол аль хэдийн намхан гэдгээрээс шалтгаалаад бусад тамирчдаас харьцуулахад намхан гэдгээс шалтгаалаад усан сэлэг дээр хичээлээ чи эхлэхээс өмнө аль хэдийн өөрт нь болоод disadvantage буюу сул талуудтай болчихж байгаа. Бусад усан сэлгшээр. Хэрвээ Майкл Фелпс одоо уртын зайны марафонд гүйж эхэлсэн бол альтын өөрт нь бас disadvantage сул тал нь хитрхий өндөр, хитрхий хүнд жинтэй учраас холлын зай гүйхэд угаасаа чадахгүй. За тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Майкл Фелпс, Эл Гүрэж хоёр бол генетикийн хувьд болохоор шал өөр хүмүүс байсан тий. Гэхдээ өөрийнхөө генетикт яг тохирсон тэр спортоо сонгож аваад тэрнээрээ маш удаа хугацаанд хичээлсний үр дүнд энэ гарсан байна. Мэдээж ямар нэгэн дадал зуршлыг одоо өөртөө шингээгээд тэрнийхээ төлөө удаа хугацаанд хичээлээд маш сайн үр дүн гаргах нь бас мэдээж тэр бол уус хийх шаардлагатай зүйл. Тэрэн дээр нэмээд өөрийнхөө генетикийн хувьд аль нь яг өөрт чинь тохирсон байна вэ гэдгийг олоод тэр дадал зуршлыг хийн гэдэг нь бол маш чухал байдаг юм. Спортод ч гэсэн, бизнест ч гэсэн те өөрийнхөө одоо шил та деталн дээр анхаардаг хүмүүс гэдэг юм уу байх юм бол нэгтлэн ч гэдэг юм уу тэр санхүүгийн мэргэжилтэн байх нь хэрвээ та илүү хүн амьтанд ярих тийм генетик явж штэ те таны характер тийм байх юм бол sales ч гэдэг юм уу хүнтэй ярьдаг одоо олон нийтэд илтгэл тавьдаг хүн байдаг ч гэдэг юм те. Тэгэхээр ямар ч зүйлэн дээр өөрийгөө сайн ойлгоод өөрийнхөө генетикт чинь ямар чанарууд байна тий. Тэр бол угаасаа төрсөн зүйлээд байдаг шүү дээ тий. Тэгэхээр ингээд бас нөгөө талаас ингээд харахаар хүмүүс хөвчлэн энийг ингээд хэлэхээр дургуйцдаг нь юу вэ гэхлээр би ямар ч генетиктэй төрсөн байж болно. Гэхдээ би хичээх юм бол ямар ч зүйлийг бий болгох боломжтой гэж үнэхээр ярьдаг. За тэр нь үнэхээр үнэн. Гэхдээ хүн гэдэг зүйл чинь болохоор өөрт нь амархан тэгээд өөрт нь таалагддаг тэр зүйлийг хийхийн
хийхийг л хүсдэг тий натуралаараа. Тийм болохоор генетикийг бол бид нар бол солих боломжгүй. Үнэхээр та олонний өмнө гараад ярих бол үзий яддаг байх юм бол тэр угаасаа хичнээн хүчлээд сайн болсон ч гэсэн олонний өмнө ярихдаа тэрнтэй дурладаг, олонний өмнө ярихдаа амар угаасаа нөгөө яадаг хүнтэй бол харьцуулаад маш хэцүү шүү дээ тий. Тийм болохоор хичнээн сайжирсан тэрнтэй одоо харьцуулаад хэцүү учраас бас нэг талаас нь харахад өөрийнхөө яг юу ч чаддаг, юунд дуртай гэдгээ ойлгож аваад тэр зүйл дээрээ төвлөрөх юм бол тэрэн дээр илүү дадал зуршлыг хийх боломжтой юм аа. Тэгээд энэ одоо нэг төрлийн генетикээ сонгож авч байгаа гэдэг чинь нөгөө талын маш их хүч чадал чармайлт гарахгүй гэсэн үг биш те. Тэр бол тусдаа асуудал. Одоо Майкл Фелпс хичнээн генетикийн хувьд яг нэг усан цэлэгч юм перфект байгаа ч гэсэн яагаад тэр хүн хамгийн одоо олон алтан медаль авсан бэ гэхээр магадгүй тэр хүн бусдаас илүү чармаалт гаргасан байх хэрэгтэй тий. Маш их зүйлийг хийсэн. Та хэрэг Майкл Фелпс шиг дасгал хийхгүй байх юм бол дасгал хийгээгүй байж би генетикээр муу гэж угаасаа ямар ч хэлэх боломжгүй. Яг тэрнтэй адилхан хэмжээний өдөр тутмын дасгал хийж өдөр тутмын тэр рэп хийж дараа нь тэгж харьцуулах болгоно. Тэгэхээр энэ дээр бас жоохон нөгөө нэг хачиртай ойлгох хэрэгтэй. Би генетиктэй биш гээд хаях биш. Тэр өөрийнхөө дуртай зүйлийг олж аваад хамгийн хийгээд амхуудад олж авсныхаа дараа маш их одоо ажиллаж тэгжээж амжилт төрөх нэ. За тэгвэл бас нэг зүйл нь болохоор хэрхэн одоо тий амьдралын туршид мотивэтэд буюу одоо тий хүсэл эрмэлзлээ байнга авч үлддэг вэ гэхлээр энэ маш хэцүү зүйл шүү дээ тий. Одоо удаан хугацааны зүйл ямар нэгэн тэр зорилгын төлөө байнга тэр зүйлийг хийн гэдэг бол сүүл рүүгээ хүмүүс тий тэр хийхээ залхаж эхэлдэг. Нөгөөтэн сүүлрээ сонирхолгүй санагддаг тий. Удаан хугацаанд хийхээр ямар нэг хүмүүс ихвчлэн тэр зүйлийг одоо шин зүйлийг хийж байгаа л за нэг ингээл 2 сар явж болоо өстө надад онцгой байна гэж хайчдаг тий. Тэгээд яг үнийн эрэхтэй байх юм бол тэр зүйлийг ерөөсөө сайжирдаггүй. Тийм зүйлээдэг. Тэрийг болохоор ихэд өгдөг үлээр нартай өдрийн дасгал хийдэг хүмүүс гэж байгаа байхгүй. Нэг ингээл дасгал жимд явал өстой мань амар жимд явж байгаа 2 сар явж байгаа сүүл рүүгээ өстой ямар залхуудан байлаа ингэ хайцсан тий. Тэгээд яасан мэглээ залхуун хүрсэн чинь тэрийг хайцсан. Өөрт нь одоо бороо ороод гэсэн сэтгэл санааны үед бороо орсон чинь нэшэл би одоо ерөөс өнөдөр бол ингээд дасгал хийх мэдрэмж төрөхгүй юм шиг тийм үү тий. Өчигдөр ингээд ууцсан чинь өнөдөр одоо дасгал хийхгүй ч тийм үү тий. Тэрийг болохоор fair weathers буюу одоо нартай өдрийн тамирчид гэж байгаа байхгүй. Яг ингээд сайн дасгалжуулагчаас асуусан юм байна л да. Ингээд асуусан чинь дасгал одоо мэрэгжлийн хүмүүс болон бусад хүмүүсийн ялгаа нь юу юм бэ? Мэрэгжлийн хүн дотоо хамгийн ягаад хин одоо амжилт гаргад юм бэ гэд ингээд асуусан чинь мэдээж тэг генетик байна, угаасаа төрсэн хүмүүс байна. За тэгээд мэдээж Аз гэж бас байна тий. Гэхдээ хамгийн сүүлд нь бас нэг сонирхолтой зүйл нь хэлсэн нь болохоор уйтгартай үед ч гэсэн уйтгартай үеийг давж чаддаг. Тийм хатуужилтай хүн л хамгийн амжилтанд хүрдэг гэж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээд уйтгар тэгэхээр хичнээн олон дахин дадал сурчлыг байнга хийгээд сүүл рүү тэр амар уйтгартай болно. Тэгээд дараагийн төвшөнд хүрэхэд юу хэрэгтэй вэ? Тэр уйтгарыг давах гэдэг зүйл хэрэгтэй байгаамаа. За тэгээд амьдрал дээр ерөнхийдөө хизээ уйтгар ямар зүйлийг хамгийн их хийсээр агаад одоо тэрнээс бас сэтгэл ханамж авдаг гэхлээр хүмүүс өөрийнх нь хийж чадах төвшнөөс бага зэрэг одоо илүү тийм төвшний зүйлийг хийхэд маш сэтгэл ханамжтай юм байна л да. Жишээлбэл та теннис сурч ажиллаж байгаа тий. Тэгээд теннис сурах юм бол нэг 5 настай хүүхдэд тоглоод авах юм бол энд өсвөр өвөд нь шүү дээ. Тэгээ цохиг болгоомж угаасаа тав хожих нь ойлгомжтой 5 настай хүүхдэд тоглож байгаа юм чинь. Тэгэхээр угаасаа тоглох ямар ч сонирхолгүй. За тэгвэл бүр ингээд теннис тоглож бүр амар мэрэгжлийн хүнтэй тоглох. Серена Уильямстэй тоглоё тий. Гэх юм бол чи бол нэг ч оноо авахгүй. Тэгээд ямар ч теннис тоглох сонирхолгүй болно. Тэгэхээр хамгийн хизээ сонирхолтой болохоор гэхээр өөртөөгөө амар адилхан төвчний гэхдээ өөрөөс нь жохон сайн тэр хүнтэй тоглох юм бол байнга нөгөө нэг тийм нэг цохол нэг оноо авал нэг буцаж цохол шарч үйл буцаагаал мотивашн ч нь бол маш өндөр байна. Тэгэхээр ямар нэгэн тийм зүйлүүдийг урт хугацаанд хийхэд бол мотивашнтэй тэгээд уйдахгүй байхын тулд өөрийнхөө төвшнөөс бага зэрэг 1-2% илүү тэр зүйлүүдийг байнга чаленж хийж явж явах юм бол урт хугацаанд тэр зүйлүүдийг хийх боломжтой байх нэ. За дараагийн нэг зүйл бол дадал зуршил гэдэг маань болохоор түрүүнд
энэ ном дээр байнга ярьж байгаачлан дадал зуршил автоматчдаг тий. Тэгээд ямар нэгэн зүйлийг бодохгүйгээр хийдэг учраас танд бол маш их энерги болон цаг хугацаа хэмнэдэг зүйлийг болохоор дадал зуршил хийлээ даа шүү тий. Өөрөөр хэлбэл автопайлот өөрөө жолоод авчдаг. Танаас ямар ч энерги шаардлагагүй. Гэхдээ бас ихтэрхий нэг зүйлдээ дадал зуршлыг хийчихэр сүүл рүү тэр нь бас буруу талтай, муу талтай. Муу тал нь юу вэ гэхээр жижигхэн алдаа ч юм уу буруу зүг рүү явж байгааг ерөөс анзаардаггүй. Байга тэрийг хийгээд байдаг тий. Тэрийг ерөөс анзаардаггүй. Тийм учраас ямар нэгэн зүйл дээр үнэхээр сайн болъё гэж бодож байгаа бол дадал зуршил дээр нэмээд бас одоо хийж байгаа зүйлээ хянах санаатайгаар одоо яг дадлагж хийх тэр зүйлүүдийг байнга оруулах хэрэгтэй. Deliberate practice гэж байгаа байхгүй. Тэрийг заавал оруулж иж ямар нэгэн зүйлийг сайн болгоно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө дадал зуршлыг байнга хяндаг байх хэрэгтэй гэж байгаа юм л да. Зохиолч маань өөрөө яадаг гэхлээр жилдээ болохоор 2 удаа өөрийнхөө дадал зуршлыг хяндаг гэж байгаа. Эхнийх нь болохоор 12 сард онд усад болохоор энэ жилийн ямар дадал зуршлууд хийсэн, тэгээд юу нь сайн байсан, юу нь буруу байсан, эндээс юу сурж болох вэ гэдгийг хяндаг тий. Байнга хийгээд ахаар чинь ингээд ботхоо болцсон байхгүй юу. Тэгээд тий. Тийм учраас энийг бодох боломжийг олгодог. За тэгээд 6 сар дахиж хийдэг нь болохоор тэнцээ болохоор ерөөхдөө өөрийнхөө амьдралын үн цэнийг дахиж бодоод тэр үн цэнд чинь энэ хүү одоо хийж байгаа дадал зуршлууд болон өдөр тутам хийж байгаа зүйл чинь таарж ийн үү гэдгийг бас нэг дахиж шалгадаг. Тэр нь бол integrity report буюу өөрийнхөө үн цэндээ таарсан зүйлийг хийж амьдарч ажиллаж чадчихна гэдгийг шалгадаг. Тэрэнд нь тохирсон дадал зуршил байна гэдгийг бас шалгадаг. Тэгэхээр жилдээ 2 удаа өөрийнхөө байнга хийгээд ерөөс ингээд ботхоо болсон зүйлүүд байгаа шүү дээ тий. Тэрийг дахиж нэг шалгаж үздэг байх нэ. Тэгэхээр ингэжээж өөрөөр хэлбэл дадал зуршил хичнээн сайн гэж ярьж байгаа боловч тэрийг ингээд байнга хийгээд яваад ах юм сүүл рүүгээ ингээд ботхоолчдаг учраас тэрийг нэг удаа зогсоод яг болж гин үү хэрвээ засах шаардлагатай юм бол засаад тэгээд явах шаардлагатай. За тэгээд бас хүмүүсийн нэг адаатай зүйл нь болохоор би л одоо ийм л хүн гээд би ийм л учраас ийм гээд ингээд тэрнээс ерөөс өөрчлөгдөхгүй байх тийм тохиолдол байдаг тий. Тэгэхээр тэрэндээ хитрхи түрүүнд нөгөө хамгийн их дадал зуршлын fundamentals гэдэг дээр хамгийн ихний бүлэг дээр ярьж байсан тий. Дадал зуршил хийсээр байгаа сүүл рүүгээ таны identity гэдэг зүйл чинь гараад ирдэг. Бас ихтэй identity-д хитрхи ингэж одоо уягдах уйсны хэрэг учир нь юм бол амьдрал гэдэг чинь байнга өөрчлөгдөж байдаг. Танд өөрчлөлт гарах боломжтой зүйлүүд байна. Тэрэнд нь тохируулаад өөрийнхөө identity-г бас өөрчлөх боломжтой тий. Жишээлбэл одоо байнга тамирчин хүн байлаа гэж тэл та. Тэгээд би тамирчин хүн гэж би байнга тамирчин гэдэг ингээл тамирчин гэж яваад байхаагаар нь одоо таны амьдралд өөрчлөлт гарсан учраас тэр тамирчин гэдэг identity-гаа өөрчлөөд би бол сэтгэл санааны хувьд амар чанга тийм хүн юм аа. Тэгээд харин бас дээрэс нь нэмээд ямар нэгэн тийм чаленж дуртай хүн юм аа гэд identity-гаа өөрчлөх боломжтой хүн тамирчин гэдгээс дараагийн төвшөнд оруулж байгаа гэсэн шүү дээ. Гэх мэтчлэн амьдралдаа тохируулж амьдрал гэдэг чинь бол байнга өөрчлөгдөж яадаг зүйл учраас тэрэндээ зохируулж өөрийнхөө habit дадал зуршлыг өөрчлөх, өөрийнхөө identity-г бас өөрчлөх хэрэгтэй. Тэгээд өөрөөр хэлбэл амьдрал гэдэг бол constant биш. Учраас энэ бол маш чухал зүйл юм л да. За тэгээд хамгийн сүүлд нь одоо дүгнэж хэлэхэд бол энэ дадал зуршил гэдэг чинь болохоор process гэдэг тий. Тэрнээс биш нөгөө нэг хамгийн гол зорилго нь болохоор нэг зүйлийг зорилго дээр очиад тэрийг хүрэх биш. Харин тэрэндээ хүрэхин тулд явж байгаа байнгын процесс жижиг сүрээр сайжруулж байгаа зүйл тий. Ерөөсөө л ингээд амьдрал гэдэг чинь ингээд үргэлжлэж байгаа учраас тэрэнд нь тохируулаад хизээ сайжруулах, хизээ солигдох уу гэдгийг ингээд байнга хийж явж байгаа. Тэр одоо жижиг одоо шатууд юм аа тий. Тийм болохоор яг л нөгөө нэг номны нэрэндээ харж байгаа атомик буюу атом шиг тийм жижигхэн хэмжээний ийм дадал зуршлуудыг одоо жижигхэн өөрчлөлтүүдийг хийснээрээ маш том үр дүнд хүрж болдог гэдэг тухай энэ ном маань яриад энэ бүлэг өрөөд өндөрлж байна. За ерөнхийдөө ном маань маш дайжгүй ингээд товч тодорхой ер нь бол илүү нурсан зүйл байхгүй уншихад амар тийм ном байлаа. Одоо нөгөө илүү нэг зүйлийг хийх амархан байлгана гэдэг концепттэйгоо ч уялдсан уу. Нэг бүлэг уншаал окей ойлгомжтой гэдэг дараагийн бүлэг рүүгээ урсаад орчихоор тий. Тэгэхээр сонирхож байгаа бол номыг бас заавал уншаад шинийхээ ном болгоорой гэж сонсогчдоо зөвлөмөр байна.
За тэгээд сонсогчдоо бас дахин нэг давтчихъя. Enlighten аппликейшнийг бас татаж хэрэглэж үзээрэй. Яа гэх юм бол энэ дээр маш олон төрлийн номнуудыг яг манай сонсогч таарсан маш олон төрлийн номнуудыг 30 минутанд аудио хэлбэрээр нь тэгж багцлаад тийм хүргэдэг гол санаануудыг яг л манай подкаст шиг гэсэжтэй хүргэдэг тийм апп байгаа. За тэгээд та бүхэн бас цагаа үр дүнтэй ашиглаж үргэлж тэгэж яг жижигхэн байдлаар сурахыг суралцахыг хүсэх юм бол Enlighten app-ыг татаад хэрэглэж үзээрэй. За тэгээд промо код нь болохоор unlock гэдэг промо кодыг оруулаад эхний 100 хүн маань одоо 1 сарын эрэхтэй өнгөө 1 сар хэрэглэх нь байна. За тэгээд 10 сарын 4-ний хүртэл болох юм бол 1 жилийн багцтай 20% өнгөлт зарласан байгаа юм байна. За тэгээд бүгдээрээ тэрийг бас хэрэглэж үзээрэй. За тэгээд дугаараа өндөрлөхөөс өмнө подкастын хийвэд хичээг дурдъя. Think Pharma эрүүл амьдралын хэмжээ идэвхтэй эрүүл мэндийн чанарыг эрхэмлэгч подкастын хийвэд тэтгэгч Think Pharma. За Think Pharma-д баярлалаа. Бид нар бас сонсогчтой бас энэ дадал зуршлыг хүргэсэн байлээ шүү дээ. Think Pharma гэсээр хагаад хүмүүс Think Pharma бүр ингээд хоногшсон гэж байгаа байхгүй юу? Яг л ийм байна да дозоор нь явсаар байна. Think Pharma чи юу ч мэдгүй ямар ч байсан сонсцоо. За тэгээд Think Pharma маань ер нь бол эмийн юм том брэнд байгаа. Ямар нэгэн аптек бол биш. Аптек руу оруулт Think Pharma-гийн олон бүтээгдэхүүнийг харж болно. За тэгээд та бүхэн маань ханиу томооны илрэл хэлж гин. Над чиг юм битүү хамартай суухгүй тал эртхэн бие бодоод энэ ном дээр гарч байгаа бие эрүүл байлгах, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох гэх мэтчлэн гой дадал зуршлуудыг хэрэгжүүлээд эрүүл амьдрцгаагаараа эрүүл хэмээгийн идэвхтэй хийгээрэй гэж уриалах байна. За тэгээд энэ удаагийн дугаар маань бол таалагдсан байхаа гэж найдаж байна. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай. За түр баяртай.